Сайн байцгаана уу? HR Talks Mongolia подкастын маань могоо жилийн сүүлийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор OKR Mongolia-гийн үүсгэн байгуулагч Сув Эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. Таныг хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Урьсандаас баярлалаа. За тэгээд Сув Эрдэнэ захирал маань өөрийгөө манай байгуул сонсогчдод танилцуулаад ямар мэрэгжилтэй вэ? За энэ хүний төсөв салбар руу орсон түүхээс гой болцож. За баярлалаа. Урьсанд баярлалаа. За миний одоо хүний нөөцийн салбар руу орсон түүх бол маш их урт түүх байдаг. За анхнаасаа ер нь бол би санхүүгийн хүн л дээ. Тэгээд бакалавр бол санхүүгээр хамгаалсан банк санхүүгийн нэгтлэн бодох гэдэг мэргэжилтэй байлаа. За тэгээд сүүлд Америкийн нэгдсэн улсад нэг 12 жил амьдарсан. Тухайн үедээ бизнесийн удирдлагаар сураад тэгээд хүний нөөцөөр мэргэшээд сурсан байгаа. За тэр үед бол мэдээж яг Америкт байсан учраас нөгөө даваа талтай нөгөө SHRM гэдэг чинь Society of Human Resource Management гэдэг тэрний мембер болоод тэрний одоо шугамар нөгөө конференцд оролцоод сургалтуудад нь суугаад ингэж явж байсан. Тэр бол 12 оноос 14 оны хооронд байхгүй тэгэхээр нэлийн дээр үед. За тэгээд хажуугаар нь бас нэг ажил хийж байсан. Тэр ажил дээр бол нэг инвестмент компаниас байхгүй хөрөнгө оруулалтын компанид офис менежер хийж байгаа. Зүйлдээ сургуулаа төгсөөд хүний нөөц рүү ороод ингээд нэлээд тэгээд Америкт ажиллаж одоо тухайн салбарыг мэдэж авсан. За тэгээд мэдээж яриг хүний нөөцийн салбарт орсон учраас нөгөө SHRM-ийн баахан олон нөгөө хүний нөөцөдтэй танилцж байгаа. Тэдрээс маш их туршлага ингээд судалсан. За тэгэхээр хүний нөөц бол яг миний одоо мэрэгжил муу юм байна нөгөө нэгтлэн бол биш юм байна гэд. Тэгээд өөрийгөө олцсон. Зөв. Сайхан түүх байна. Байгуулахад тухай. За OKR Mongolia бол сая 2025 оноос л нэгдсэн. За тэрнээс өмнө бол OKR гэдэг талаар бид нар нэлээд сургалт явуулдаг. Одоо бол манайхад хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ, за дээрэс нь хувь хүний хөгжлийн сургалтууд, борлуулалт гэл хүний нөөцийн чиглэлээр зөндөө олон сургалтууд явуулдаг. Тэр дундаа OKR-ыг бид нар нэлээд одоо цааш нь судлах шаардлагатай юм байна. Дэлхийн нийтээр одоо OKR гэдэг системийг түгээн дэлгэрүүлсэн. Тэгээд маш олон байгууллагууд OKR-ыг хэрэгжүүлээд ингэж явснараа амжилтанд хүрээд байна. Тэгэхээр одоо Монголд одоо яагаад ингэж нэг хэрэгжүүлж болохгүй юм бэ гэдгийг нь одоо харуулж харсан. Тэгвэл 2021 оноос эхлээд OKR-ын сургалтуудыг явуулж ирсэн байхгүй юу? Тэгээд сургалтуудыг явуулаад ирсэн чинь зөвхөн ингэ мэдлэг олох нь бол бас биш юм байна тийм мэдлэгээр бид нар цаашаа ажил буруу явдаг юм байна. Буруу систем Монголд ингэж хөгжөөд байна гэд. Нэгдэл би чинь нөгөө хүний нөөц дээрээс нь ингэ зөвлөх хөдөлгөөн үзүүлээд явж байгаа учраас энэ нөгөө гэпүүд ингэ аягүй олон гарч ирсэн. За тэгэхээр цаашдаа ер нь бол энийг илүү дэлгэрэнгүй суралцъя гэж олон улсын сургалтанд хамрагдсан. Энэ болохоор олон улсын одоо магадлал хоёр байгууллагаар магадлал итгэмжлэгдсэн юм сургалт байж байгаа. Тэгэхээр нөгөө магадлал итгэмжлийн байгууллагууд олон байдаг шүү дээ. Тэрний хоёр нь болохоор нөгөө Америкт сортой байдаг бүр 1970-аад оноос үүсгэн байгуулагдсан магадлал итгэмжлэг. Тэгэхээр би айгүй бас итгэлтэйгээр тэрэнд сурахыг сонирхсон. За сураад дуусны дараа одоо practitioner авч байгаа. За тэгсэн чинь нөгөө багш маань ер нь Монголд ердөөсөө энийг оруулаач. Энэ бол танад маш хэрэгтэй шүү гэд зөвлөд ирэнгүүт нөгөө ердөөсөө тийгдөө франчайзаар авъя гэд. За тэгээ франчайз олсон. Дээрээс нь шалгалт өгөөд бас нэг олон улсын коуч гэдэг одоо зэрэг авсан. Тэр одоо OKR-ийн олон улсын коуч гэдэг одоо зэрэгийг бас авчаад тэгээ одоо Монгол улсдаа түгээн дэлгэрүүлэх нь одоо миний үүрэг юм байна гэж баг үүрэг болж ингэж хувирсан. За тэгээд одоогийн байдлаар бол манайхан 2025 оны 4 сараас эхсүүлээд одоо эрхээ авсан. За тэгээд нэг 8 сараас эхсүүлээд яг идэвхтэй үйл ажиллагаа явуулаад одоогийн байдлаар нэг 100 гаруй байгууллагуудад төвчөөд байж байна. Тий. Маш их хүмүүс асууж байна. Ойлголттой зөрүүнүүд их байна. Хамгийн гол нь одоо бид нар юун дээр ажиллаж байгаа гэхээр бейс одоо суурийг нь одоо тавихгүй, зөв тавихгүй бол маш олон багш нараас ингэ зааж байгаа шүү дээ мэдээж яг OKR-ыг тий. Тэгэхээр айгүй зөв системээр нь ингэж сурах нь байгууллага дээр одоо цаг алдахгүй тий нөгөө нөөцөө зөв хуваарлах гэх мэтчлэнгээр ер нь маш их хэрэгтэй одоо сэдв болоод хувирчиж байна л да гэж харж байгаа. Баярлалаа. 2021 оноос хойш OKR-ийн тухай Монголд яриад 25-наас хойш байгууллагын франчайзингаар байгуулсан юм байна тийм ээ. Цаатаа ярилцлагандаа 12 жил Америкт ажиллаж сурч байгаад ирсэн гэдэг гисэн. 12 жил Америкт ажиллаж суралцж байгаад Монголд ирсэн хамгийн одоо ихэнх
Одоо таны одоо авсан шок юу хийсэн бэ ч юм нэг хүмүүс ингээд нөгөө яа зөрүүнүүд их гарч ирдэг шүү дээ. Тэр ямар ялгаа зөрүү би болсон байна. За мэдээж яг соёлын ялгаа байдаг те. Гэхдээ зөвхөн шууд Монголд хүрээд ирэхдээ шокраагүй. Бас Америк руу явахдаа ч гэсэн шок гэсэн л байж таа шүү дээ. Тэгээд гэхдээ ер нь бол миний түүх нэлээд гадаадд одоо ээж аавынхаа буйнаар те маш багасаа гэсэлээд ер нь гадаадд миний их нас өнгөрсөн байдаг. За бүр 10 жилээсээ эсвэл 80 оноос эсвэл те тэгэл ээж маань Оросд сурч байлаа. Орос руу маш их явдаг байлаа. За тэгээд Америк руу бас нэг 90 онд ингээд яваад 2-3 жил Герман руу яваад ингээд ингэсээр миний 10 жил бол Германд 10 жилээ төгсөн. Тий болсон. За тэгээд ингээд буцаад Монгол төрж ирээд Монголынхаа нөгөө сургалт одоо тий дээд сургууль төгсчөөд буцаад Америк явсан. Тэгэд ингээд харахаар ердөөсөө миний experience бол ер нь ихэнхдээ гадаад. За тэгээд буцаад ингээд Монголд хүрээд ирэнгүүт Монголд яасан бэ гэхээр тухайн үед намайг явахаас өмнө бол Монгол арай ондоо байсан. Тэгэл хүрээд ирсэн чинь маш их машинтай тий. Тэгэл аяг хүмүүс нь ондоо соёлтой болцсон байсан. Тэгээд яхаа ингээ машин гэд ярихаар би бас нөгөө анх машин барьж чадахгүй. Америкт бол хай май гэл аяг явдаг. Сайн жолооч байсан. Тэгээд Монгол төрж ирээд машинаас болоод машины нөгөө яг чи чадвал яв гэж байгаа юм шиг те хажуунаас ингээл сигналтаад ингээд тэр мөр бол надад айгүй хэцүү байсан. Тэгээ 2 сар ер нь бол шокны байдалтай ирсэн. Сүүлдээ би депрессэнд орсон байсан. За тэр бол мэдээж хүн болгонд байдаг асуудал бах те. Тэгээд нэг тариа мараа хэлгчаад нэг гайгүй болсон тийм түүх байдаг. За тэгэл одоо ингээд хүмүүс эргээд харахаар чи сувда одоо бүр монголчсон байж тээ тий ингээд тэгээ тэрэндээ би ясаа айгу барахдаг. Яа тэгвэл тэр нөгөө олон жилийн энэ шал андаа culture shock тий энэ чи ингээд одоо би цэвэр монгол хүн болчихсон сууж байгаа даа бас айгу гоё байдаг. За баярлалаа. Тэгэхээр яалтчгүй мэдрэгддэг шүү тийм ээ. Замын хөдөлгөөн чи ер нь замын хөдөлгөөн чи ерөөсөө л монголчуудын харилцаа хандлагын хамгийн том тод илэрнэ шүү дээ тийм ээ. За баярлалаа. Та нөгөө Германд бас суралж ирсэн юм байна. Ер нь Герман школтой хүмүүс ч юм уу яс нарийн байдаг шүү тийм ээ. Дараа Америк суралцсан. Одоо жишээ нь та Монголын 100 гаруй байгууллагын хамт ажиллаж байна. Манай Монгол нийтлэг одоо байгууллагуудын гүйцэтгэлийг хянах дээр одоо энэ Окорийн тал, КП-ийн талын мэдлэг олголт дээр нь ямар төвшөнд байна? За энэ аюу гоё асуулттай. Ер нь бол бид нар зүгээр мэдлэгээр одоо яваад байгаа юм шиг. Зөвхөн сонсснороо ч юм уу те яваад байгаа байх. Гэтэ аюу сайн хэрэгжүүлж байгаа байгууллага зөндөө олон байна те. Айгуу мундаг явж байгаа. Манай Монгол бол нэг тийм осторж байгаа бол би тэг харагддаггүй. Тэгтээ зарим байгууллагууд дээр хэрэгжүүлэх шаардлагатай юм байх юм бол за жишээлбэл KPI гэл одоо аль хэзээ ороод ирсэн. KPI бол 1980-ад оноос хойш хэрэгжүүлэгдэж байгаа шүү дээ. Тэгээд Монголд орж ирсэн зарим байгууллагуудын хийж байгаа асуудлууд бол KPI бол бид нар хаана явж гин гэдгийг хэмждэг те. Хэмжижээд түүнийгээ үнэлдэггүй, сайжруулдаггүй, араас нь хөөдгүй юм болов гэж харагдсан. Тэгээд зөв юм одоо хэмжих ёстой те. За жишээлбэл одоо KPI дээр юу гэж хэлэх юм. За эмнэлгийн байгууллага байлаа шүү дээ, тий. Эмнэлгийн байгууллага дээр хамгийн чухал яг юуг нь хэмжих юм бэ гэдгийг гаргаад ирсэн байгаа. Тий, гаргаад ирсэн байгаа. За гаргаж ирчээд одоо яг яах, дараа нь яах гэдэг үйлдэл байдгүй. Жишээлбэл одоо customer service дээр маш олон хүмүүс ингээ ойчлоод байж хахад яг тэрийгэ хэмжиж гин үү? Айлсгүй бол өөр төрлийн зүйлийг хэмжээд байна уу? Customer service дээр айгүй олон очор ингээд байлаа гэхэд тэрүүнийг бид нар хэмжээд за энэжээ их доголдол үүсэж байгаа юм. Энийгээ сайжруулъя гэд цаашгаа нөө сайжруулах чиглэл рүүгээ явахгүй байна уу гэж харж байгаа. Тийм учраас KPI гэдэг бол зөвхөн нөгөө илүү бас нөгөө цалинтай уйдаг тийм. Цалинтай уйх нь бол зөв шүү дээ тийм. Гэтэ нөгөө тодорхой хэмжээнд дээр өөрсдийнхөө одоо байгууллагынхаа нөхцөл байдал дээр уялдуулж хийдэг. За дээрэс нь Монголын хууль байгаа тийм. Хуультай бас бид нар нийцүүлэх ёстой шүү дээ тийм. Тэгэхээр одоо хүнийг тэ ажилтныгаа одоо гомдохгүй одоо тэ хэмжээнд энэ өөрчлөгдөх ёстой гэдэг тийм нэг хууль бас байж байна тэ. Энэ мэтлэнгээр ингээд ер нь бүгднийг ингээд интеграц хийж ер нь уялдуулах нь аягүй чухал юм байна. Энэ уялдаа ер нь байна уугүй юу гэдэг дээр бас санаа зовдөг. Зөв. Одоо нөгөө нэг үечин KPI гэж нэлийн тэрэнд бол харин миний анзаарсан сүүлийн үед ингээд
төрийн байгууллагын хурал чуулганы хэрүүлэх хараад тахт ч гэсэн кафе дээр хэрдэж ихсэн айгу давуу тал. Харин Хэцэж хараад байгаа тийм байхгүй. Өмнө нь ерөөсөө тэгж эзэж гүйцэтгэл үзүүл шалгуур үзүүлэлтийн тухай ярьж байгаагүй. Өнгөрсөн нэг сүүлийн 2 жилийн хугацаанд харин энэ гүйцэтгэл нь буруу тавигдсан байна, үзүүлэлт нь буруу байна гэдэг юм ярьж эхэлж байгаа. Таныхаар одоо манай үзэгчдод KPI гэдэг нь юу юм, OKR гэдэг нь юу, ялгаа нь юу юм бэ? Тэр талаар сайхан хэлбэрээд өгч. За. Сая хэлсэн шүү дээ. KPI бол ер нь бид нар яг хаана байгууллага хаана явж байгаа вэ гэдгийг хэмждэг те. Тоо байдаг те. Статистик үзүүлэлтүүд гаргаж ирдэг. Тоо бол маш чухал. Тоо бүх юмнуудыг хэлдэг те. Тэгэхээр ер нь тоо руу чиглүүлсэн одоо зүйлийг. Гэхдээ яг одоо өнөөгийн business as usual гэж ярьдаг. Энэ болохоор байгууллагын ердийн үйл ажиллагаа заашгүй явахгүй болвол энэ угаасаа хийгддэг энэ үйл ажиллагаануудыг л ердөөсөө business as usual. Энэ дээр энэ хэсэг дээр KPI хэрэглэгддэг. OKR болохоор байгууллагын өсөлт рүү чиглэсэн үйл ажиллагаан дээр одоо очдог байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө байнгын тогтмол ингэж явж байгаа бизнес тогтмолоороо яваад байх юм бол ер нь болдгүй юм байна гэдгийг одоо олон нийт олон улс ингээ харцсан байгаа байхгүй. Тэгэхээр манай Монгол одоо яг дандаа байнгын тогтмол үйл ажиллагаан дээр явдаг. Томоохон корпорац, том байгууллагууд бол илүү цаашаага нөгөө агц руугаа тэмүүлж явдаг. Энэ агц руугаа тэмүүлж явж байгаа байгууллагыг өсөлтөнд чиглэсэн, гүйцэтгэл тулгуурласан одоо үйл ажиллагааг сайжруулах энэ системийг OKR гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө одоо гүйцэтгэлийн удирдлага, гүйцэтгэлийн менежмент гэдэг бол KPI биш. Хэд аргатай тийм Тий, ээ. OKR биш байхгүй. Ер нь бол бид нар энэ аргачлалуудыг ашиглаж тэр гүйцэтгэлийн менежментээ хэрэгжүүлж байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд тэрэн дээрээс ч бас balance scorecard гэдэг balance scorecard дээр бол KPI маш уялддаг, тий. Тэгээ бүхэл тэр дөрвөн нөгөө санхүүгийн одоо менежмент гүйцэтгэлийн сургалт хөгжлийн энэ юм дээр чинь KPI интеграц хийж ингэж явдаг. OKR-ыг бол бид нар тусад нь ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ хоёулаа байх ёстой юм байна тий. Хоёулаа байх ёстой юм байна. Зөв. Окей. Тэгвэл таны анзаарсан сая 100 гаруй байгууллагын хэдэн хувийн төрийн болон хувийнх байна. Миний анзаарснаар одоо миний хамтарч ажилласан төрийн байгууллагууд ингээд KPI-я зөв тавьж чаддаг. KPI-ийн ойлголтоо нэгтгэхийн тулд аюул сургалт аваадаг харагддаг юм. Тэгэхээр таны одоо хамтарч байгаа бол хичнээн хувийн төрийнх байна, хувийнх байна тий. Ер нь тэр байгууллагууд зөв ойлголтын зөв өгөхийн тулд тэр нь яах ёстой. За яг одоогор бол төрийн байгууллага байхгүй байна тий. Нэг төрийн байгууллага нэлээд томоохон төрийн байгууллага бас стратеги төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлэх вэ? Тэрэн дээр туслаад өгч болох уу гэдгсэн. Тэгэхээр би нэлээд том учраас би нөгөө OKR International нөгөө франчайз авсан учраас International-ийнхэн хурж ирж зөвлөгөө өгдөг байхгүй юу? Тэгэхээр тэрнтэй хамтраад хийчигээд гэсэн манайхан яг одоо нөгөө төрийн нөгөө солилцоо байсан учраас тэрэнд гацсан. Гэхдээ нэг л байгууллага нэлээд томоохон байгууллага бидэрлээ хандсан. Гэхдээ яг хараахан яг үйлчлэг аваагүй байна. Хувийн байгууллагууд бол нэлээд манай хувийн байгууллагууд маш амбицтай, маш өсөлт рүү чиглэсэн тий. Тэгээд ер нь зорилго удирдлага, ер нь алсын хараа, эрхэм зорилгоосоо эхэлж байгаа шүү дээ. Стратеги тодорхойлоод ингэж явж байгаа. OKR бол тэр болгоныг гүйцэтгүүлэх тий тийм одоо систем аргачлал байгаа учраас тэр аргачлалыг ер нь сурыг гэсэн энэ манай хувийн хвшлийнхэн маш огцсон ер нь ингээд юм шийдвэр гаргасан тий. За анхаан шатныхаа сургалтандаа орчоод за дараагийн сургалт хийзээ юм бэ? Дараагийнхаа юун дээр орё гэл тий. Анхаан шатны сургалтандаа орчоод би 5% юм бичиж авлаа гэд бүр ингээд ийм одоо сурах хүсэл эрмэлзэлтэй ийм хүмүүс байгаад байгуу баярлдаг тий. Манайхан өсөлт рүү тэмүүлсэн одоо хүмүүс байна, байгууллагууд байна гэж харж байгаа. Таатаа сонсогч чинь тэгвэл тэр байгууллагууд дундаас нөгөө том жижиг бичил жижиг дунд гэл ангилдаг шүү дээ. Аль хувь нь илүү их хандж байна. Магадгүй нөгөө зарим байгууллага энэ талаар ойлголтгүй явж байгаа байх л та тийм ээ. Аль чиглэлийн компаниуд нь илүү тань руу хандж байна. За ер нь ч юм уу салбарын хувьд бол бүгдээр хандж байгаа. Би нэг ингээ хуваагаад утсан. За би нэг 80 хэдтэй байхад нь хувааж утсан байхгүй. За тэгэхээр нөгөө санхүүгийн байгууллагууд байсан, барилгын байгууллагууд байсан. За маркетингийн, технологийн маш их яасан, финтек чиглэлийнхэн бас байсан. Тэгээд дээрээс нь жижиг дундууд байгаа шүү дээ. Тэгээд бүхэл төрлийн байгууллагууд байгаад ингээд харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр би нэг 80 хэдтэй байхад нь хуваахад ер нь аль нь л байгаа. Тэгвэл төрийн ингээ байгууллагатай хамтарч ажиллахад одоо нөгөө буруу ойлголт
ажилтнууд талдаа байна уу, удирдлага талдаа байна уу тий? Ер нь ойлголтын ямар зөрүүнүүд байна? Ойлголтын зөрүү хамгийн ганц нөгөө айж байгаа юм нь бол хамгийн чухал одоо тий манайхан хүний нөөцүүд айгуу сайн бодосоо гэж боддог. Дандаа асуудаг хүний нөөцийн маш их асуудаг. OKR-ыг KPI-аар салчих уу гэдэг тий. Яг тэгж бодоод байгаа. Тэрийг бол ердөөсөө дандаа асуудаг. Энэ бол ерөөсөө болохгүй тий. За нэг ойлголт нь бол тэр хоёр дахь нь болохоор цалинтай уух гэдэг. Манай одоо их байгууллагын удирдлагууд бол ер нь бол бүхэл ажлыг цалинтайгаа уух гэдэг шүү дээ тий. Ер нь ямар ажлыг цалинтай уух вэ? Ямар одоо зүйлийг цалинтай уухгүй вэ гэдгийг бид нар маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ялангуяа одоо нөгөө ингээд ажиллах хүчин байгаагаа үед аливаа зүйлийг цалинтай уух нь бас зөв юм уу буруу юм уу? За нөгөөтэйгүүр манай одоо Монгол улс бол development country одоо улстэй хөгжиж байгаа улс. Тийм учраас хөгжиж байгаа улсад ажилтан болгон л хөгжиж байдаг. За тэгээ тийм учраас нөгөө ер нь аливаа зүйлийг хөгжил рүү тэмүүл лэгтэй одоо ажилтнуудаа сургаж хөгжүүлэх ч юм уу те цаашдынх нь карьер өсөлтөнд нь одоо урамшуулал гэдэг тэр байдал руу илүү тэмүүлвэл цалинтай заавал уух биш те тэгээ нөгөө зарим байгууллагуудаас ингээ хараад байхад ер нь одоо цалингаараа оролдох нь те хүмүүсийн одоо амжиргааны дээр төвшөнтэй нь халдах их эрсдэл байгаад байгаа юм шиг бас харагддаг те. Тэгштэй гэдээ ойлгоцсон байдаг те. Тэгтэл одоо цалин гэдэг чинь ер нь бол тэр ажлын байранд өгж байгаа одоо солилцоо гэсэн үг шүү дээ те. Ер нь бол тэгээд нөгөө цалин эрсдэлгүй байж ээж одоо бүгдээрээ л одоо зээлтэй ястай ер нь тийм амьдарч штэ. Тэгэхээр яг тэрийгээ одоо коверлох одоо тэр төвшний тэр цалингийн амлажж бид нар ажилтнуудаа ингээд тогтоон барьдаг штэ те. Харин нөгөө бонус, урамшуулал тий одоо KPI цалин эдгээр чинь цалинтайгаа үндсэн цалинтайгаа биш одоо өөр урамшуул маягаар ингээд явах юм бол илүү дээр юм болоо гэж бас хардаг. Ер нь олон улсын төвшөнд бол тэгж явдаг. Зөв. Гэтэл манайх чинь үндсэн цалин 70, 30, 60 яваад байгаа шүү дээ. Тий. Ялангуяа борлуулалтын компаниуд тэгж яваад байгаа. Гэтэ яг тэр бол зөв л дөө тий. Гэтэ тодорхой хэмжээгээр тэрэн дээр бас гэп гаргах хэрэгтэй. Зарим байгууллага ер нь олон улсын төвшөндөө бол 80% гүйцэтгэл нь 80% хүрсэн бол цалингаар бол оролдох хэрэггүй гэж ярьдаг. Тийм тэгдэг. Тэгээд дээрэс нь бас нөгөө карьер өсөлтийг урамшуул гэж боддог штэ манай тий. Эсвэргээрээ тэр бол карьер өсөлтийг одоо зүгээр жирийн одоо сайн ажилтныг те KPI өндөртэй ч юм уу те тийм ажилтнуудыг бид нар урамшуулж ийн гэнгүүтээ карьерийг нь одоо шат ахиулдаг. Энэ бол энийг бас бид нар жоохон бодмоор юм байна гэж харсан. Яагаад гэвэл олон улсын төвшөнд яадаг вэ гэхээр нэг бол байгууллагын төвшөнд бол эрсдэл гэж хардаг. Бид нэр энэ хүнд эрсдлийг өөрүүлж байна гэж хардаг. Жишээлбэл одоо нэг байгууллага дээр CEO томиллоо шүү дээ. Тэр CEO-гийн одоо толгоон дээр тэр гүйцэтгэл ажилтнуудыг одоо ажлыг нь гүйцэтгүүлэх тэр одоо том ажил одоо тэр CEO-гийн толгоон дээр байна. Энэ бол юу вэ? Энэ урамшуулал уу? Одоо тушаал ахина гэдэг бол урамшуулал уу эсвэл байгууллагын хувьд бол эрсдэл үү гэдгийг бид нар тооцож үзэх хэрэгтэй юм байна гэж хардаг. Тэгээд ер нь бол ингээд судлаад байхад эрсдэл гэж хардаг. Тэр хувь хүнийхээ төвшин дээр бол боломж гэж харагддаг. Ягаад гэвэл би их юм сурч जैन те одоо нэг одоо төвшнөөс дараагийн төвшнөлөө ороход би маш их юм сурж जैन. Надад сурах болцоо байна. Дээрэс нь нөгөө туршлага авах болцоо байна гэж бас ингэж хардаг. Тэгэхээр энэ бол өсөлтийн цалинж өсөж जैन, дуршлагынж өсөж जैन, бүхэл юм өсөж जैन шүү дээ. Тэгэхээр ажилтны одоо харах нэг өнцөг нэг ондоо байгууллагын харах бас үнцэг нэг онтой байх шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм бүгдээрээ юм бонус, урамшуулал тэр цалин хөлс гэдэг юмыг ер нь жоохон ялгаж салгаж ойлгол бас зөв. Гэтэ байгууллага болгон тийм биш шүү дээ. Ер нь ихэнх одоо жижиг дундууд бид нар тэгж хардаг. Сонирхолтой. Одоо жишээ нь та ингээд олон ийм ойлголтын зөрүүтэй байдлын тухай ярьж байна шүү дээ. Олон улсын бид Монголд бид ингээд одоо чи Америкт 10 жил байжгаад ирэхэд яг энтэй төстөө энэ чи Монголд одоо олон улсад зөв Монголд буруу явцсан ямар ойлголтууд байна. Энэ ойлголтыг ингээд засчаасаа тий чинь ийм штэ гэж бодмоор ойлголтууд одоо та нэг 2 3 дурдаач гэвэл юу вэ тий? Одоо манай хүнээс салбарт шүү дээ. Тий манай хүний nëзийн салбарт. Бид нэр сургалт хөгжлийг би бол сургалт хөгжил дээр нэлээд анхаараасаа гэж боддог. Яг зөв. Тий
тэр хэр зэрэг одоо ингээд сорсууд байгаа шүү дээ. Маш олон одоо ChatGPT гэж тэ нөгөө Gemini гэж маш олон юмнууд байна. Тэгээд бид нар мэдээллийнхаа их усрыг зөв газраас аваач гэж боддог. Яагаад гэвэл маш олон багш нар гараад ирсэн. Манай боловсролын салбарт бол одоо улсыг ярих гэж байна тий. Ер нь маш олон одоо багш нар ингээд байгаад байна. Чанартай юм уу, чанаргүй юм уу, хүмүүстэй хэн хаанаас ямар мэдээлэлүүд өгөөд байна. Зүгээр сонсцсныгоо ингээд бас хэлээ заагаад байна уу тий. Тэгэхээр хүний одоо нөгөө амьдралын мөчлөг бол тий хүний мэдлэг бол нэг одоо багшийн ярианаас тэр хүнд итгэцэн бол тэргээрээ амьдарсаар байгаа дараагийн зөв багш хүртэлх одоо тэр хугацаа бол яг тэр багшийн одоо үгээр л явдаг гэх юм тий. Одоо тэр мэдээлэл өгж байгаа хүний үгээр л явдаг. Тийм учраас бид нар нөгөө олж авж байгаа мэдээлэлээ зөв өнцгөөс тий зөв сорсоос зөв одоо зөвийг нь одоо нэгтэлж авч сонсох юм бол их зөв юм байна. Тэгээд дээрэс нь бид нэр одоо багш нар ч гэсэн тий одоо нэг хэмжигдэхүйц байх ёстой юм байна гэдэг тий. Тэгэхээр одоо нөгөө жишээлбэл одоо 40 нас хүртлээ хүн хэдэн цагийн одоо мэдээлэл кино үзсэн тий гаднаас одоо мэдээлэл авсан байдаг вэ гэдэг ингээд судалгаар ингээд хараад ирэнгүүт дунд хамгийн доод нь 150 мянган цаг авцсан байт юм байна. Юм мэдээлэл мэдлэг авцсан байт юм. Дээдлээ 300 мянган цаг авцсан байт юм. За тэгмүүд энийг ингээд жилээр тооцоод үзэх юм бол нэг 15 жилээс те 20 жил ч юм уу те 25 жилийн мэдлэгтэй байна гэсэн үг шүү дээ те. Тэгээд үзэнгүүт яадаг юм бэ гэхээр бид нар нөгөө мэдлэгээ ингээд мэдлэгийн менежмент гэж яддаг шүү дээ те. Тэгэхээр нөгөө дотоод өөртөө байгаа мэдлэгээ зэгцэлж авч иж цаашдаа явах хэрэгтэй юм байна л да. Тэгэнгүүт одоо нөгөө энийг байгууллага дээр одоо буулгая л да те. Тэнгүүд байгууллагын одоо мэдлэг яг хаана байна гэхээр мэдлэгийн менежмент гэдэг одоо ISA дээр байдаг шүү дээ. Энэ хамгийн чухал юм байна. Бид нар байгууллага дээр байгаа тэр тухайн мэдлэгийг байгууллагатаа үлдээх ёстой юм байна гэдгийг одоо гаргаж ирдэг. Тэгээ тэр бол тэрэн дээр хүмүүс их ажилласаа гэж би боддог. Тэгэхгүй бол нөгөө мэдлэгээ одоо байгууллагатаа авч үлдэхгүй одоо ажилтны оролт гаралт маш ихтэй байх тохиолдолд байгууллагын нөгөө системийн гажил үүсдэг байдаг юм уу? Ноу-хау алдагт нь бас тийм ээ. Тэгэхээр одоо бид нар болохоор нөгөө дакум ашигладаг тийм би нөгөө дакумын сургалтуудаас явуулдаг байхгүй. Энэ дакумар чинь бас хамгийн анхан шатны нөгөө байгууллагын мэдлэгчин тэнцээ үлддэг тийм. Гэх мэтлэнгээр ингээд байдаг. Би тэрийг л их боддог да. За өөр одоо мэдлэгийн менежмент байна. Өөр одоо нэг 3 зүйл та нэг хэлчихвэл. Тийм. Тэгэд гүйцэтгэлийн менежмент. Гүйцэтгэлийн менежмент. За мэдээж яриг нөгөө pipeline, leadership pipeline байгаа шүү дээ, тий. Удирд ажилтныгаа яаж нөгөө тушаал төвшүүлэх вэ гэдэг. Сайн ажилтныгаа тушаал төвшүүлждэг. Яг нөгөө удирдах албан тушаал дээр нь байдгүй. Жишээлбэл одоо бид нар нэг 5 удирдлагын 5 pipeline гэж ярьдаг шүү дээ, тий. Зөвхөн одоо өөрийгөө урдхад ажиллаа хийгээд явж исэн хүнийг дараагийн шатанд нь төвшүүлждэг. Тэгээд энэ пайплайнуудыг одоо бас зөв хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Сайн чадж байгаа ажилтныг менежер болгоод тавьчихгоот нөгөө ажил ингээ фейлдэд байдаг. Энэ дээр бас нэг сургах тийм системтэй юм хэрэгтэй. Дахиад нөгөө буцаа мэдлэг менежер сургахчлаа шүү дээ, тийм шүү дээ, тий. Зөв баярлалаа. Одоо нөгөө хамтарч ажиллаж байгаа байгууллагууд дээр OKR нөгөө гүйцэтгэлийн менежментийн одоо зөвлөгөө хөгжлөөр нэвтрүүлэхэд ямар үед амжилттай болоод ямар үед одоо бүтлгүүтэд байна. Тий. Одоо сургалт өгжил. Тий. Яг зөв хамгийн гол нь байгууллагууд бол авч байна. Байгууллагаараа авж байгаа. Зарим байгууллагууд бол хүний нөөцүүд нь нөгөө групп компаниуд бол хүний нөөцөд нь бөөнөрөө хурж ирээд ингээ авчиж сургалтаа авчдаг. Энэ бол хамгийн зөв эхлэл. Бүгдээрээ ойлгоогүй сургалтын дутуу тий нөгөө ойлголтын зөрөө дутуу байх юм бол хамгийн нэгдүгээрт тэр нь байна. За хоёрдугаарт бол нөгөө байгууллагын соёл байна. Байгууллагын соёл маш чухал. Байгууллагын одоо мэдээж яриг соёл гэдэг бид нар байгууллагын соёлын шинжилгээ ингээд аваад ангууд өөрчлөлтийг удирдах одоо өөрчлөлтөнд бэлтгэлтэй байдлыг бид нар аягүй хардаг тий. Тухайн байгууллага өөрчлөлтөнд бэлтгэлтэй байгаагүйгээс болоод нөгөө ажилтнууд шинэ систем орж ирж ингээд тэрэн дээрээ төгшөөж эхэлж байдаг. Тэгтэл нөгөөд чинь угаасаа нөгөө гүйцэтгэлийг сайжруулах гэж байгаа учраас бид нэр заавал өөрчлөлт хэрэгтэй гэдэг тийм учраас өөрчлөлтийн менежмент маш чухал. Тэгээд тэр тухайн байгууллага өөрчлөлтөндөө бэлэн байх хэрэгтэй. За 3 дугаарт хамгийн чухал зүйл бол удирдлага өөрөө манлайлах хэрэгтэй. Удирдлагын манлайл маш чухал. За энэ дээрээс нөгөө би Америкт ажиллаж байсан бас нөө түүхээ ингээд хараад үзэнгүүт буцаад эргээд одоо хуучин
цаг руу орж шүү дээ. Тэгэнгүүт яаж гүйцэтгэлээ гэднэр одоо тэр Америкийн удирдлагууд миний ажиллаж байсан тэр байгууллага яадаг байсан бэ гэхээр 7 хоног болгоо надтай уулздаг байсан. За сувда яасан яаж ин энэ 7 хоног чам чадахгүй байсан юм байна уу юу вэ гэд одоо ингээд буцаад харахаар OKR-ын бас нэг юм аргачлалдаг. OKR бол дандаа ярилцлага хийдэг тий араас нь болж гинөө болохгүй байна уу алдж гинөө алдж байгаа бол буруу юм байх юм бол энийг шууд болиулаад тий ингээд дахиад сураад ингээд шинжилээд ингээд явдаг юм загвар гэдэг байхгүй. За энэ загварыг өртөөс ашиглаад байдаг гэсэн юм байна. Тэгээд сардаа нэг удаа үнэлээд яваад байдаг тий. Ингээл улиралдаа ингээд ямар ядрагатай юм бэ? Дандаа л асууж байгаа би зүгээр л явж байгаа ч ингээл тий. Тэгж боддог байсан. Ингээд гин ийцэн болж бодоод байдаг шүү дээ. Тий бодоод байдаг байсан. Тэгсэн чинь энэ системээр яваад байдаг гэсэн юм байна л эзэн тий. Тэгээд би ингээд бодож ин л да. Тэгэхээр одоо нөгөө бид нар манай удирдлагууд байгууллагууд бол яадаг вэ гэхээр нэг иймэрхүү юм хиймээр ингээ хийчдэг. Нөгөөдөл ингээ хийгээлээдэг. Дараа нь удирдлагууд нөгөө өгчөөд төлөвлөгөөгөө өгчөөд дараа нь мартчихдаг. Өө юм хийж илүүгээд бас нэг тийм алдаануудаас гарч ирдэг. Тэгэхээр удирдлагын нөгөө оролцоо, энэ нөгөө хийгдэж байгаа ажлууд дээр одоо фидбек, одоо урамшуулах гэдэг энэ болгон дээрээс сайн бодмоор юм байна гэж харсан. Яг сүүлийн үед яг таны сая хэлсэн шиг нөгөө one to one уулзалт хийх тий ажилтныгаа одоо коуч ментор нь байх гэдэг талаар айгүй ярьж эхэлж байна л да. Тэгээд одоо таны ярен сарахад ер нь манай Монгол удирдлагууд гадны удирдлагууд хоорондын ялгаа ер нь хэрэг байна. Манай Монгол удирдлагуудын одоо нөгөө нийтлэг арга зүй ямар байна тий тэр талаараас та нэг ажигласан зүйлээ хуваалцвал алдаад байгаа нэг энэ дээр ч алдаад тах шиг байд юм аа. Гадны удирдлагуудтай харьцуулбал гэдэг нэг тийм мессеж өгвөл манайх чинь ер нь бол гадныхтай харилцаан дээр бас бид нар маш их анхаардаг. Одоо айгүй олон сургалтууд байдаг шүү дээ тийм сонсох чадвар тийм хүнд хариу өгөх чадвар, коучингийн чадвар гэлтэй энэ үед эдрээ би ингээд системээр нь том зургаар нь ингэж хардаг л да. Яг яахаараа одоо коучинг өгөөд байдгийг тийм яг яахаар нь одоо ингээд ийм алдааг нь засгаад байдгийг тийм яг ямар одоо учиртай ингээд харьцуулаад ингээд том зургаар нь харахаар бас л буцаад энэ OKR-л орчод байдаг. Яа тэгвэл бид нар тэр ажилтныг гүйцэтгэлийг сайжруулахын тулд удирдах ажилтны харилцаа хандлага тэр хүнийг одоо олж харах тэр нүд их чухал юм байна. Энэ дээрээс ихсүүлээд ер нь энэ системээр OKR-ыг одоо системээр нь хэрэгжүүлнэ гэдэг чинь үрдүсэл энэ байгаа даахгүй зөвхөн төлөвлөгөө бичээ зогсох биш те төлөвлөгөө бичээ тэрнийхээ араас нь явах нь айгүй чухал. Дээрээс нь ажилтнуудыгаа ойлгох нь чухал гэдэг. Ажилтнуудаа ойлгочоод алдаатай байсан бол засаж залруулаад сургамж одоо юу гэдгийг тэр болгоныг ингээд аваад буцаагаад тэрийг одоо гүйцэтгэл болгоход нь ямар хувь нэмэр байна вэ гэдгийг нь нөгөө ажиглах энэ одоо эхнээсээ ахуулаад дуустах хүртэл нөгөө бидний заагаад байгаа төлөвлөгөө бичих аргачлал, за гүйцэтгэл сайжруулах, за харилцан яриа, коучинг, одоо шагнал урамшуулал гэд ингэж явж байгаа. Одоо нөгөө стандартаар бол PDCA гэд байдаг шүү дээ. Төлөвлөөд хийгээд хянаад дахиж сайжруулад ингээд нэг явдаг. Энэ систем чинь л ердөөсөө. Тэгээд одоо ингээд харахаар ердөөсөө бүх системүүд бүгдээрээ л нэг юм. Өөр аргаар л энэ тэндээс нь явж байгаа учраас ингэж хард юм байна. Тэгэхээр ер нь бол манай удирдлагын одоо төвшөнд бол харилцаа хандлага их чухал юм болоо. За тэгээд дээрэс нь ингээд харахаар бид нар бие бинийгээ магтаж чаддгаа тий. Тэгээ магтаалыг бас хүлээж авдгаа тий. Тэгээд яг бид нар ингээд сургалтын дээр ярьдаг л да. Одоо харилцаа хандлагын сургалтын дээр за одоо ингээд магтаараа гэдэг ингээд магтуулж байгаа нь ингээд улаагаад ингээд хичээл ингээд зарим нь магтах чаав хүмүүст нь яаж магтахаа мэдэхгүй ямар хэцүү юм бэ гэж тий. Тиймэрхүү байдлаар ямархуу юмнууд ажиглагддаг. Тэгэхээр ер нь харилцаа хандлага байдаг юм уу? Энэ бол гэхдээ бас нөгөө улс орны соёлын ялгаа гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр соёлын ялгаа дээр бол харагдчихжээ шүү дээ тий. Ер нь би өөрөө бас хуу хүний soft skill-ийн сургалт ордог хүний хувьд манайхаас одоо ингээд манай монголчууд угаасаа иймээгээд баймирг байгаа юм. Суралцмаар байгаа юм. Чи одоо нэг дэлхийн өөрөө хавтгаа болчихсон. Бид нар маш олон орны хүмүүстэй хамтарч ажиллаж харилцан дэлхийн иргэн байхын тулд ялчгүй л soft skill хамгийн чухал байгаа. Нөгөө талаар намар олгон нөгөө хүний нүсийн форум Солонгост болох тэр форумд энэ жил бол харилцаа хандлага ирлээ шүү дээ. Гэсэн юм. AI Химэлай ухаан хүн хоорондын хамтран ажиллах тухай гэдэг нэрийн дор харилцаа хандлага манлайлалын сайжруулалт тухай ярьж байгаа байхгүй юу өдөр. Харин тийм. Энэ өөрөө энэ манлайлал удирдлагын манлайлал харилцаа хандлага гэдэг өөр аюул үнцэнтэй хэвээр байгаад байна. Энэ дээр бид нэр өдөр их тусам сайжрах хэрэгтэй байна. Нөгөө талаар энэ чадваруудаа сайжруулж бид нар нөгөө дараа чи үеийнхэнтэйгээ ойлцоод байгаа.
тийм ээ. Харин Нөгөө зэт үе айлва үеийнхэн маань одоо энэ тий тэр үеийнхэндээ хамшилж хамгийн одоо чухал ур чадварууд маань энэ болж байна гэж харагдаад байгаа. Сайн нөгөө нэг та ярьжсэн нөгөө фидбек өгөх юм соёл нь айгүй надад нөлөөлжсэн гэдэг тий. Монголд одоо ирээд таны нэвтрүүлж исэн компаниуд дотроос ингээд таны хүлээгөөгүй төсөөснөөс илүү ингээд бодиттой үр дүн гаргачихсан ямар компаниуд жишээ нь нэрийг хэлэх шаардлагагүй ямар кейс байна өөрчлөсөн change management-ийг яаж одоо амжилттай нэвтрүүлсэн юм гоё туршлагаас хаваалцаж ер нь одоо нөгөө HR менежинг хэрэг сайжруулмаар байгаа. Гэхдээ магадгүй одоо яаж сайжруулах вэ? Манайхан ер нь жоохон хүлээж авдгуумаа гэдэг юм байдаг шүү дээ, тийм ээ. Тэрэн дээрээ магадгүй жоохон харширдаг ч юм уу тийм. Тэгэхээр энэ өөрчлөлтийн менежментийг хэрэг яаж нэвтрүүл зүгээр гэдгийг таны амжилттай болсон кейсийнхаа төгс. Надад маш амжилттай кейс байгаа л да. За, юун дээрээс эхэлсэн бэ гэхээр миний туршлага бол ердөөсөө л би алсын хараан дээрээс л байдаг юм байна гэдгийг ердөөсөө яс махандаа шингэтэл ердөөсөө ойлгосон. Ягаад гэвэл ажилтнууд нэг чиглэлөө харж тэрийгэ алсын хараа дээрээс нь өөрчлөлтийн менежмент гэдэг бол ямар чухал юм бэ гэдэг. Энэ хоёр дээрээс л ердөөсөө эхэлдэг. За алсын хараагаад зөвөр ойлгуулад тухайн одоо энэ байгууллагын үүсгэн байгуулагч одоо хувьцаа эзэмшигч яг юуг харж энэ байгууллагыг бий болгосон юм. Ажилтан та ямар үн цэнтэй юм бэ? Энэ байгууллагын үн цэн нь юу юм бэ гэд ингээд бодохоор за энэ байгууллага ийм одоо том зөвлөл рүү явах гэж байгаа юм байна штэ. Энүүний нэг тодорхой эс нь бий юм байна гэдэг одоо нэг өөрийнхөө үн цэнийг ажилтан мэдэрсэн цагтаа хөдөлж эхэлт юм байна. За тэгээд дээрэс нь байгууллагын соёлын өөрчлөлт бас маш чухал. Байгууллагын соёлоо бид нар хэмждэг одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа байгууллагын соёл бол 5 төвшөнтэй байдаг. Хамгийн нэгдүгээр одоо байгууллагын соёл жоохон муу тааруу байна гэж бодох юм бол blame соёл гэж байдаг. Би бинийгээ ингээл буруутгаал ингэдэг. Энэ соёл бол ердөөсөө ямар ч одоо систем оруулаад энэ дээр хизээч одоо эдгэрдэггүй нутагшгүй тэгэхээр бид нар байгууллагынхаа соёлыг сайжруулах нь. Тэгэхээр хүнээл бас бэлтгэх гэдэг шүү дээ. Хандлага, харилцаа бүх зүйл дээр ердөөсөө тэр soft skill-ууд явдаг байлаа шүү дээ тий. За тэгээд дараа нь ингээд явангууд чинь одоо тус тустай ажилдаг соёл гэж байна. Одоо манай хэлтсэн ажил юм. Танах тийм, танах чадахгүй байна, манах тэхгүй байна гэд өөр чиглэл рүүгээ ингээд харцдаг тийм соёл. За энэ бол бас л бид нар засах хэрэгтэй. Энэ байгууллагын соёлыг бас засах хэрэгтэй. За зарим дараагийн төвшин нь бол ер нь ингээд нэг юм тогтцсон бүр ингээд байгууллагынхаа соёлдоо ингээд манайх тэгдэж штэ гэл оронгод нэг тийм манайх тийм л байдаг гэд өшөө нөгөө шинэлүү тэмүүлдэггүй тийм соёл байдаг. За энүүнийг бол бас засч болдог. Нэгэн сайн ингээд ажиллах юм бол айгүй гоё явцдаг. За дараагаар нь брендингийн соёл гэдэг ингээд байж байна. Бид нар одоо ингээд илүү брэнд руугаа чиглэсэн, илүү өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүндээ ихтэй болсон ийм ажилтнууд бол бас ингээд шинийг санаачлахын боломжтой болоод ирдэг ийм соёл байдаг. За тэрнгүүл хамгийн сүүлийнх нь бол бүр шинжлэлийг ингээд бий болгоё гэсэн. Одоо жишээл бүр том зургаар харах юм бол нөгөө юу штэ Элен Маск чи ямар амар ингээд эсвэрлэлт ингээд явж штэ тий. Гэмжлэнгээр том зургаар тийм усааглаад. Миний нэг ажиллаж байсан байгууллага бол брендинг соёлтой байгууллага байсан. Маш ингээд adaptable тий. Шууд ингээд нэрээ тийм биш энийг ингэчих юм бол тэгдэм биш. Залуучууд одоо ямар мундаг болцсон тий. Тэгээ би энийг хэрэгжүүлснээрээ яг яах юм ингээд тэгж байгаа. Тэгэхээр чамд аюу утга учир асуудаг тийм болцсон. Тэгэхээр энэ чинь үн цэнийг нь яаж алсын хараагаа харцсан байна тий. За тэгээд өөрчлөлтөнд бэлэн байж байна. За энэ гурав бол хамгийн чухал юм байна. Тэгээд тэндээсээ л цаашаа эхлүүлээ гэдэг нь бол энэ дээрээс ердөөсөө энэ OKR аюул сайн явж эхэлж байна. Тэгэхээр OKR нэвтрүүлэн гэдэг нь өөрөө байгууллагын менежмент тогтолцоог маш олон талаас нь ингэж гоё орж зэгсэлж өгдөг юм байна шүү дээ тийм ээ. Зөв. Алсаараа эрхэм зорилго өмнөд зүйлээс эхлэх нь шүү дээ. Ер нь ингээд манай Монголын нийтлэг байгууллагуудын алсаараа эрхэм зорилго бас нэгнийгээ дуур эцсэн юм шиг байх ёстой гэдэг бэлэг тэмдэг байдлаар байдаг юм бас нэг төгөмөл байгаа шүү дээ. Харин тийм. Тэрийг зөв тодорхойлохоос эхлэх нь байна. Нөгөө талаар танаас саний гоё ярьсан. Хүн үнцэнтэй гэдгийг мэдэрчгэрээ хүмүүдэлж эхэлдэг юм аа гэдэг тийм. Миний ном дээр бас нөгөө дотоод сэтгэлийн энергийн хувьд нөгөө хүний бас нэг хэрэгцээ нь үнцэнтэй гэдгийг мэдрэх байхгүй. Тэр хэрэгцээгээ мэдрээд байгаа газар хүн байгаад байдаг. Үнцэнтэй хүн биш гэдгийг мэдэрчгэрээ хүн явчихдаг.
Тэр удирдлагууд бас багийнхаа хин нэгний одоо чухал одоо эдээс үнцэнтэй гэдгийг мэдрүүлж чаддаг юм soft skill аяг чухал байдаг. Тийм. Тэгэхээр ердөөсөө soft skill-ээс л өөр ямар ч арга байхгүй болчиход байгаа тийм. Ердөөсөө л hard skill бол заавал байх хэрэгтэй. Гэхдээ тэр hard skill-ийг амьд болгохын тулд soft skill байгаа. Тэгэхээр маш сайн суралцаараа тэгээ бас айгүй гоё юм нөгөө сургалт мэдлэгийн менежментээр анхаараач гэдэг тийм ээ. Ер нь бол нөгөө мэдлэгтэй хүн л зөв хийх гэсэн. Бид нар чинь ер нь амьдралын туршлагаараа ер нь бол барагцаа мэдж байна гэл ингээд жоохон буруу яваад байдаг тийм хандлага байгаад байдаг. Тэгэхээр таны нөгөө амжилттай болох үндэс нь тэр change management зөв хийх юм, соёлын судалгаа хийх юм байна тийм ээ. Хоёул соёлын судалгаан дээр бас та сонирхолтой зүйлсүүд дурдлаа. Хадаа нөгөө нэг хүмүүс асуудаг шүү дээ ингээд хүмүүсийн нөгөө аялаас гарч байгаа шалтгааны топ 3-ын нэг чинь өөрөө байгууллагын соёл гэдэг хариу байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ байгууллагын соёл гэдэг нэр нь юу юм? Яагаад чим чухал юм? Энийг бас одоо хүмүүс соёлын судалгаа хийнэ гэхэлэр соёлын судалгаа тэр нь яадаг юм ингээд гайхаад байдаг газар тус байдаг. Тэгэхээр энэ байгууллагын соёлоо яаж тодорхойлдог? Энэ нь өөрөө жил болгон соёлоо тодорхойлох юм уу? 2 жилдээ нэг байх юм уу? Хагас жилдээ нэг байдаг юм уу? Энэ талаар таны гоё олон улсын болон сүүлийн үеийн бэст жишгээс хаваалцвал байгууллагын соёл бол ердөөсөө тэр байгууллагыг гаднаас нь харж байгаа өнгө шүү дээ тийм. Гэхдээ тэр өнгө нь яг үндэ яг ямар байх вэ гэдгийг байгууллагын удирдлагаас эхэлдэг тийм байгууллагын удирдлагаас. Тэгэхдээ одоо нөгөө жишээ байдаг шүү дээ нэг хайруулын тавган дээр бүр эмээ нэг ингээд байдаг. Тэр чинь л ердөөсөө байгууллагын соёл шүү дээ тийм. За тэрийг бол одоо ингээд хилчгээр бас ярихгүй. За одоо яг байгууллага дээр яриад үзэл да мэдээж яг удирдлага байна. Байгууллагын соёлыг бол бид түрүү нөгөө хэлсэн 5 одоо шатлал байна гэж 5 өөр төрөл байна гэж ярьдаг. Энийг бол их байгууллагууд ер нь бол мэддэг юм дөө. Тэгэхээр миний очисон байгууллага одоо байгууллагын соёлын одоо сургалт явуулж байгаа газар болгон ердөөсөө нэг мэдээгүй байдаг. Дандаа шинэ байдаг. Өө чухал юм биш тэл гэж байгаа. Тий, айгүй чухал юм байна штэ л гэлдэг. Тэгээд бид нар яг байгууллагын одоо аль төвшин дээр нь гэдгийг өөрсдөө мэдэж авдаг. За тэгээд энэ яг юу ямар өнцгөөс нь хардаг гэхээр хамгийн эхлээд байгууллагын өөрийнх нь удирдлага нь байдаг. Удирдлагын одоо ямар одоо арга барил байна, хандлага байна тий удирдлага талаас нь авдаг. За хоёр дахь нь болохоор ажилтан өөрөө яг хэр зэрэг сэтгэл ханамжтай байна гэдгийг харагддаг. За гурав дахь нь бол ажлын одоо орчин нөхцөл бас ямар байна тий удирдлагын байгууллагын одоо дотоод хамт олонны одоо дотоод уур амьсгал ямар байна гэдгийг нь бас харцдаг. За тэгээд энэ цалин хөнгөлөлт тэр бүх юмнууд чинь цалин хөлс бол тэр дотор нь бас орчдөг. Тэгээд ингээд нэг 5 өнцгөөс нь авчдаг. Тэгтээ маш олон төрлийн асуултууд байдаг тийм. За эднээсээ ингээд аваад ирэнгүүт бид нар яг аль одоо байгууллагын төвшин дээр байна гэдгийг харагддаг. Тэгэхээр тэр төвшнийг мэднэ гэдэг нь гэж болохгүй одоо нэг blame юм уу тийм multi одоо directional юм уу тийм тогтцсон юм уу гэдэг ингээд. За тэгээд төвшнөө мэдчихэд тэндээсээ бид нар одоо нэг тоотоо олчлаа шүү дээ тий. Тэр тоотоо аль тоог нь илүү одоо цаашгаа явуулах вэ гэдэг. За тэр энийг байгууллагын соёлын судалгааг бол байгууллага дээр нь өөрийнх нь одоо нэг дүрм журам ч юм уу тий. Дүрм журам хөдөлмөрийн дотоод журам бид нар чи ердөөс байгууллага харалцдаг шүү дээ тий. Тэрнтэй бас уялдуулаад хийх нь аюул чухал. Бид нар болохоор яг тэрнтэй заавал уялдуулдаг. Яагаад гэвэл уялдуулахгүй байгууллага олгон ондоо учраас тийм айл олгон ондоо соёлтой шүү дээ. Тэрнтэй адилхан тийм учраас тэрийг нь уялдуулаад хийчихлээр яг зөв гараад ирдэг. Тэрнээс нь ихсүүлээд одоо судалж эхэлдэг гэсэн үг тийм. Сүүлийн үед нөгөө сүүлийн үеийн хувьд ер нь нөгөө соёлын судалгаа хийдэг байгууллага байна уу гэж асуудаг шүү дээ. Тэгээд зарим HR-ууд энэ соёлын судалгаагаа өөрсдөө хийсэн дээр юм уу, 3 дахь мэргэжлийн байгууллагаар хийх нь зөв юм уу гэж яг асуудаг. Энэ тал дээр таны үзэл бодол ямар байдаг вэ? Яг өөртөө хийчихвэл болно шүү дээ тий. Гэтэ яг яаж хийх вэ гэдгийгээ сурчвал бас тэр нь илүү одоо байгууллагатай ашигтай ч юм уу нөгөө хүмүүс чинь тогтмол ингээд хийгээд байдаг. Гаднаасаа ч бас хийлэгдэг. Байгууллага зөндөл байна тий. Одоо миний очиж байгаа зөндөл байгууллагууд байна. Бүгдээр нь гаднаас хийлэгж байна. Гаднаас хийлэгж байгааг нэг давуу тал бол
илүү өргөн мэдлэгтэй тий дотоод хүний одоо сургах гэж бас тий цаг алдчих байхаар бас гадны байгууллага арай илүү нөгөө дүн шинжилгээ хийхэд чадвартай учраас тэр чадварыг нь бас ашиглаж болно гэж боддог. Тэгээ ер нь байгууллагын соёлын судалгаа 6 сартаа нэг удаа хийчихвэл их зүгээр байдаг. Яагаад гэвэл дахин давтаа тэр хамгийн гол нь судалгаан дээрээ үндэслээд ажлаа хийх тий сайжруулалт хийх нь л аягүй жах шүү дээ. Тий. Судалчид оршоод байвал тэр шинэд зарим болоод нөгөө биэс өөрөө зөвлөх хөөшлөг болон сургалтаар олон байгуулалт ханддаг болохоор ийм анзаардаг байхгүй юм. Нөгөө судалгаа хийгээд шинжилгээ өөрчлөлт хийдэг болохоор хүмүүс залхацсан. Судалгаанд хамрагдсаа залхацсан байгаа гэдэг. Харин тийм. Тэгээд буцаагаад одоо нөгөө манайхаа судалгаанд хамрагдах нь айгүй муу. Яаж судалгаа бол хамрагдах ч юм. Тийм бас айгүй анзаардаг. Тэгээ одоо сүүлийн үед ер нь бол айгүй технологи хөгжсөн учраас судалгаагаа айгүй энгийн байдлаар аваад байдаг болсон. Тэр бол бас одоо Америкт ингэж байгаа сургалтууд байна шүү дээ тий. Сургалтуудыг ердөөсөө 5 минутын сургалт болгоцсон. Хугацааг нь бүр 5 минут болгоод асуулт нь бол 2 хан асуулттай. Тэгвэл тэрийгэ 100% өгсөн байх хэрэгтэй гэж шаарддаг. 100% өглөөгүй нэг л асуултан дээр бүдэрч 2 асуултын тий нэгийг л бүдэрчих юм бол дахид зэрэг сургалтыг заавал авах хэрэгтэй. Тэгээд ихээр маш одоо сургалт нь хүртэл тийм богинохон болцсон. Тийм байна тий. Тэгээ ерөөсөө нөгөө ажлын нөгөө цагаас авах шаардлагагүй болоод ингээд аягүй богинохон. Тэгээ онлайнаар ингээд явах нь илүү амралтсан. Тэгээ яг тэр мэдэх ёстой зүйлийг заавал ингээд тэр сургалтыг сар болгондоо ч авдаг ч юм уу тий. Одоо ерөөсөө мартахгүй тул 5 минут зарцуулаад тэрийг заавал үзсэн байх хэрэгтэй гэдэг энэ бүр шаардлага тавьдаг болсон. Тэгээ энэ надаа энэ систем нэг зүү юм шиг тий. Монголчууд ч гэсэн бас ийм юм руу шилжүүл бас зүгээр юм уу гэж хардаг. Гэхдээ 5 минутын цаг бол гарна шүү дээ тийм ээ. Тийм шүү дээ. Зөв. Тэгээд сувдаа зөвлөөсөө засаа. Одоо нөгөө та өөрөө сургууль багш хүний хувьд тийм ээ. Нөгөө манай зарим байгууллагчнаа сургалтыг зардал гэж шаарддаг тийм ээ. Зарим байгууллагууд маань бүр хөгжөө тэрэгдээ бараг бүгд л ахтимтай болж өөрөө дотоодын сургууль багш бэлдээ явж чинь. Ер нь яг өөртөө ахтим сургууль багшгүй байгуулахад сургалт хөгжилтөө ямар байдлаар зохион байгуулалт хийвэл магадгүй зардал багтаа өндөр өгөөжтэйгээр зохион байгуулах болох юм тий. Тэр тал дээр та санаа оноо өгвөл. Байгууллагууд нөгөө сургалтынхаа хэрэгцээгээ хамгийн түрүүнд тодорхойлж чаддгүй юм шиг бас харагддаг тий. Тэгээд сургалтын хэрэгцээгээ тодорхойлцоод миний зүгээр өнцөг яг яадаг вэ гэхээр тэр тухайн байгууллагыг эхлээд ойлгож иж сургалт орол зүгээр юм байна тий. Тэгэхгүй бол одоо би нэг байгууллага дээр ажиллаж байхдаа нэг сургууч авсан л да. Тэгээ тэр багш бол яасан бэ гэхээр тэр багшийн дараа манай ажлаас маш олон хүмүүс гарсан. Ажлаас гарсан. Тэгээд тийм учраас нэг гаднаас бас бид нар орж байгаа байгууллагууд биднээс айгаа бодмоор байгаа зү тэр тухайн байгууллагын өнцгөөс нь бас бодож сургалтаа орох хэрэгтэй юм байна гэдэг нэг талаасаа нөгөө талаасаа тэр байгууллага ямар сургалтыг захиалах хэрэгтэй вэ тий сургалтынхаа хэрэгцээгээ зөв гаргаж гэнэ үгүй юу гэдгийг бас айгаа гарах хэрэгтэй юм байлээ. Энэ сургалтын хэрэгцээг ер нь чиний орж исэн байгууллагууд нөгөө дакум хэрэгэлсэн байгууллагууд байсан. Ер нь сургалтын хэрэгцээг ер нь хэр зэрэг гаргадаг. Сургалтын хэрэгцээ би бол нэг сургалтын хэрэгцээ гаргацсан гаргуу янз бүр байдаг. Гэтэ нийтлэг одоо жишээ нь хугацааг хэлчихвэл одоо мэдчих жоох биш нөгөө хаана юу. Жишээ нь зарим болт гэдэг баха манай хүмүүсийг жоохон сэргээл өгөх хэрэгтэй. Та юу орохоо өөрөө мэддэг ч юм. Харин тий. Тэгдэг. Тэгэл эсвэл одоо магадгүй энэ багшийн сургалт гоё гэж сонсоод ч юм уу да тэдэнд ихс хэрэггүйж болно шүү дээ өндөр тийм ээ. Тэгэхээр нөгөө ер нь энэ сургалтын хэрэгцээ гаргах гэдэг нь өөрөө бас айгүй асуудалтай харагддаг. Энэ л амар айгүй том нийтлэг алдаа. Яг хоо нэг удаагийн сургалтын дээр бол нэг хэрэг би яг яагаад энэ сургалтыг авах чинь үндсэн асуудал нь юу ингээл ярилцдаг юм. Бүр нөгөө 3-аас дээш жил би зарим байгууллагууд жилээр гэрэлдэг. Хагас жил 3 сараар дандаа би сургалтын хэрэгцээнд тодорхойлцоод тэгчээд ордог юм. Бүр соёлын жил мэлийн байгууллагаар соёлын судалгаа хийж өгдөг юм. Соёлын судалгаанд хийж өгчөөж нөгөө юу яана танаа дээр оншилчиж би ярилцъя. Тэгэхгүй зарим газрууд ингэдэг энэ л дээ сайхан өнгөрсөн жил нэг хамтарсан байгууллага маань хэлжээсээ би нэг өөр газруудаар явсан чинь надад зүгээр энэ манай сургалтаа сонгочих гэдэг нэг боршир өгөөд байна. Би болохоор нөгөө надад юу яахгүй би нөгөө танаа асуудлыг мэдрэхгүй би ийм юм гэж хэлмээргүй байна гэсэн нэг таалагдсан байсан. Яа тийм. Тэгээд яаж ч миний өөрөө бас нэг байрлал зарчи би ямар мохоогүй гэж нэг амар хичээлийн хөтөлбөр гаргах утгагүй байхгүй тийм. Асуудлыг мэдэхгүй ч. Тэгэхээр аль болох нөгөө
хугацаан дээр бол би зайлшгүй сургалтын хэрэгсээ тодорхойлж ордог. Өөртөө магадгүй үед чинь нөгөө чадахгүй болохоор хандж ийн гэсэн үг шүү дээ. Тийм. Нэг 2 удаагийнх бол яг вэ тодорхой хэмжээгээр нэг инспирэшн авах гэх мотивац нэг магадгүй ажилтнууд нэг юм хийгээч сургалт орооч гэсэн ч юм уу тийм. Захирлын сургалт авчраад орчооч гэсэн ч юм уу тийм. Тэрэн дээр бол айлуулах танаа хүмүүс чинь ийм бол ийм бол ийм юм сонголтууд өгдөг. Тэгээд нөгөө газар нөөрөө одоо за энэ төлөө зүгээр юм байна гэдэг ч юм уу. Тийм тгий авдаг. Буцаагаад би өөр хариулсан. Харин тий. Өөртөө хоёлоо гоё ярилцаж яад. Хоёлоо хүний нөөцийн хүмүүс багш нар тий. Яг адилхан байна шүү дээ. Харин тэгэхээр манай HR-ууд гоё сургалтын хэрэгцээгээ гаргаж сурах нь аягүй чухал. Одоо бид нар таны ярьсан тоото одоо манай нөгөө би ч өөр хүн нөөцийн тэргүүлэх аваад дотор 34 34-нд чи өөр хүн нөөцийн нөгөө менежмент амжилттай явж илэрхийлэх мэтрэгсүүд байгаа шүү дээ. Тэр мэтрэгсүүд тоонуудаа гаргачихтал бид нэр аягүй гой үнэлэх төвчж байгаа. Тоогоо тоотоо жил сараар нь удирлаар нь харьцуулаад ингэ явчих та. Тэрийг харин манай HR-ууд жоохон админ ажилтайгаа зуралдаад тэр чинь стратеги ажилласан үг шүү дээ. Сайжруулалт хийж байна. Тэрэн дээр аягүй сайхан анхаарчвал угаасаа нөгөө хэмжиж чадах удирж чадахгүй дүү гэдэг шүү дээ. Тэгэхээр хэмжиж сурах нь аягүй чухал гэж санагдаад байдгийг. Тий. Тэр OKR дээр бол одоо бид нар бас ингээ буцаад OKR руу гараа л да тий. Нөгөө KPI бол ердөөсөө өдөр тутмын үйл ажиллагааг ингээд хэмждэг гэдэг. Тэр заавал чухал нөгөө тоон үзүүлэлтүүдэд гаргаж ийж тий. Яг аль нь чухал юм гэдгийг гаргаж ийж. Тэрнтэй адилхан OKR бас яг адилхан тий. Хамгийн чухаллыгаа хэмжиж. OKR дээр бол бүх ажлыг битгий хэмжээ. Бүх ажлыг битгий хий. Харин ч бүр хийхгүй ажлыгаа олж илрүүл гэж хэлдэг байхгүй. Юу хийхгүй вэ? Одоо байгууллагууд байдаг шүү дээ. Ажилтнууд тэр ингээл ачаалал ажил ихтэй битээ баг яар гээл те баг ингээд амар их ажилтай байдаг. Яг үнэндээ үр дүн нь яг юун дээр байгаа юм бэ? Тэгэхээр OKR-ыг хэрэгжүүлснээр бол үр дүн дээр суурилдаг байхгүй те. Ямар ажлыг хийх юм бол үр дүн дээр бидний одоо алсын хараа стратеги зорилго руугаа тэмүүлж гинэ гэдгийг нөгөө гаргаж ирдэг. Тэгээд тэгэхээр нөгөө олон ажил биш те харин чухлыг нь хэмжээ гэд хамгийн чухлыг нь барьж аваад тэрийг ингээд хэрэгжүүлээрэй гэж. Одоо бид нар сургалтын дээр заадаг л да. OKR-ийн одоо интернэшнлийн одоо хамгийн чухал зөвлөгөө нь ерөөсөө битгий олон ажил хий. Ердөөсөө нэг юм уу одоо улиралдаа те 1-3 ажлыг ер нь 3 ажлыг эхэлж байгаа бол те 3 чухал одоо зорилгоо ингээд авчаад тэрийг ингээд яг тогтмол бариад ингээд хийгээч. Одоо жишээлбэл Google байна те Google өөрөө энийг ингээд хэрэгжүүлээд дэлхийд даяар ингээд тарчлаа шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал дээрээ төвлөрүүлэл 3 сарын дотор тэрийг хийж бөөнөрөө хийж дуусгачаад энэ ингээд болчлоо гингүүд одоо нөгөө чухал ажил чинь ердийн ажил болоод хувирчиж байгаа байхгүй. Тэр чинь KPI-тай ажил гэсэн байхгүй. KPI ажил business as usual гэж тэрийг хэлээд байгаа байхгүй. OKR байна. Тэрнийхээ нөгөө чухал ажлаа хийчихэд ердийн ажил болоод хувирг хүн болгон одоо нэг цаашаа урсгалаараа хийгээд явчих тийм ажил болонгууд нь тэрийг KPI-тай ажил руу шилжүүлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо чухал ажил нь юу вэ гэдээ гаргаад ирнэ. Ингээд дахин ингээд нөгөө чухлыгаа барьж аваад бөөнөрөө одоо хэрэгжүүлж чадсан тохиолдолд тэр нь буцаад KPI болоод авчихдаг гэсэн. Наад арга зүйч чинь манай төрийнхэн л сургачвал гэсэн үг санагдаад. Сарын өмнө би нэг одоо манай нэлээд амжилттай явж байгаа нэг гишүүний уулзалтанд очив. Тэгэхэд яг нөгөө нэг манай төр засгийн ажлуудын нөгөө нэг хэмжих үзүүлэлтүүд нь ямар алдаатай байгааг ингээд чагсаагаад харуулж ирсэн байхгүй. Тэгээ би ямар сони чи төрч одоо энэ KPI-ийн үзүүлэлтийг ойлгодог хүмүүс байгаад байгаа юм уу гэдэг айгүй уншихад амар харамсмаар тийм үзүүлэлт нөгөө буруу үзүүлэлтүүд тавьчихсан юм аягүй харагдчихсэн. Тэгээд би бол таныг нөгөө нийгмийн сайн юуны хүрээнд гэдэг шиг тийм төрийн байгууллагууд бас энэ ойлголтыг бас өгчвөл энд гүйцэтгэдэг чинь улс орны гүйцэтгэлч өөр баялаг бана нөгөө дотоодны өсөлтөд түн өсөлт гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм тэгэхээр тэрэнд бас нэлээ гойдл хүс болохоор юм байна гэж харж байна. Нэр хоёлаа нөгөө OKR гэдэг үгийг бас нэг тайлбарлалчээ. Нөгөө хүмүүс би нөгөө өөрөө санамсаргүй заримдаа нөгөө сургалтууд дээр HR хэрэг хүмүүс сүулт нь HR гэж нэр юу гэдэг. Тийм үү. Тэгдэг үеэс бэйтэн тэгээд нөгөө хүнээс салбарын биш хүн болмос мэдэхгүй байхгүй аргагүй байхгүй. Тэгээд би нэрээ яасан чинь бүх хүн мэддэг хаалгагүй байхгүй тийм шүү дээ. Тэгэхээр OKR юм чинь OKR гэдэг чинь 3 одоо өсгөнөөс бүрдсэн тийм OKR гэдэг. O гэдэг нь болохоор objective. Objective гэдэг чинь монголоор зорилго гэсэн үг шүү дээ тийм.
зорилго. За KR гэдэг нь болохоор key result гэсэн үг. Гол үр дүн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг зорилго тодорхойлоод гол үр дүнгээ гаргана гэсэн үг байхгүй юу. Тэгэд энэ бол ердөөсөө энэ 3 үгнээс бол бас бүтдэггүй. Дахиад initiative гэдэг үг гарч ирдэг. Энэ бол нөгөө гүйцэтгэх ажлын жагсаалтыг гаргаж ирдэг байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө зорилгоо тодорхойлцоод одоо байгууллага дээр бол ингэдэг шүү дээ. Зорилгоо тодорхойлцоод за энэ зорилгын хүрээнд бид нар ямар ажлууд хийх вэ гэд шууд гаргаад ирдэг. За OKR дээр бол яадаг вэ гэхээр зорилгоо тодорхойлцоод энэ зорилго биелсэн байна гэдгийг яаж нотлох вэ гэдэг юм гаргаж ирдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө key result гэдэг чинь гол үр дүн гэсэн үг. Энэ зорилго биелсэн гэдгийг энэ үр дүнгээр бид нар хэмжинэ гэсэн үг. Тэгэхээр бид үр дүнд чиглэсэн ажлуудыг хийнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо жишээлбэл би одоо 75% за энэ чинь 75% гэж байна шүү дээ тий. За тэгвэл одоо би одоо зорилгоо биелүүлнэ. За энэ зорилгыг биелүүлэхийн тулд жишээлбэл одоо хамгийн энгийнээр нөгөө би төгс гоё галбиртай болъё гэдэг зорилго тавьсан бол яг нэг одоо key result нь юу вэ гэх юм бол би одоо өөрийнхөө биеийн одоо өөхийг 75%-аар хасна ч гэдэг юм дээ арайш 75%. Тэгтээ ер нь бол ингээд жишээ тий. За тэгэнгүүтээ ер нь бол нэг зорилгын дор хаяж 3 одоо key result бичдэг байхгүй гол үр дүн одоо ийм үр дүн нэг зорилгоноор одоорож 3 бичих юм байна тийм ээ. Тэгэхээр ер нь 3-аас 5-ыг бичдэг байхгүй. Тэгээд 3-аас 5-ыг биччихээж яг тэр 3 одоо үр дүн биелсэн тохиолдолд энэ зорилго биелнэ гэдэг одоо тийм үр дүн одоо зорилгын биелэлтийг харуулдаг байхгүй. Тэгжээж одоо энэ нь үр дүн нь тодорхой байжээж бид нар хийгдсэн гэдгийг одоо батлна гэсэн үг байхгүй. Манайхаа одоо яг яадаг вэ гэхээр нөгөө хийж байгаа ажлынхаа тоондоо байгаад байдаг. Тэгэхээр за би нэг тэдэн уулзалт ингэж хийцэн. За тэдэн одоо подкаст хийцэн ч гэдэг юм те. Яг энүүнийхэн чанар нь яг юу юм бэ? Энүүнээс гарч ирж байгаа үр дүн нь юу юм бэ гэдгийг энэ дээрээ төвлөрөх нь OKR-ийн хамгийн чухал одоо философи нь. Зөв. Тэгвэл энийг сайн нөгөө жин ярьад эхэлснийхаа миний нэг OKR гаргаж үзсэн юм лээ. Тэгээ яг одоо манай подкастаас нөгөө Gym Hub-тай хамтарч ажиллаж байгаа. Тэгээ Gym Hub болохоор одоо нөгөө Монголд шинэ хүмүүс нөгөө гэр ойрхон гэсэн ажил ойрхон фитнест явах хичээдэг тийм ээ. Тэгээ Монголд 20 гаруй фитнес нэгдсэн. Тэгээ тэр хүн ерөөсөө ажлынхаа юм гэрийнхээ аль ингээд солио явуулаач болдог. Тэр 20 фитнес хаана вэ? Магадгүй нэг өдөр амралтаар явж байгаа тэнд байвал ингээ ороод фитнес хийх боломжтой. Тэгээ бүр аюугаа хямд өнөр хөвчлөх боломжтой. Фитнес сүлж байхгүй юу? За. Хаана гэдэг. Одоо би танд гоё мэдээлэл өгнө нөгөө юун дээр. Энэ дэр нь бол мэдээллүүд нь байгаа анкораар уншуулсан. Тэгэхээр нөгөө одоо миний бас энэ 26 оны зорилго болохоор би бас нэг тэргүүлэх чиглэл тавиад зорилго гаргацсан. Нэг нь бас фитнесээр би тасралтгүй хичээллэх байгаа. Өнгөрсөн жил би йогоор хичээлэх зорилго тавиад 12 сарын 9 сараар 9 сард нь хичээлсэн. Энэ жил бол би фитнесээр хичээлэх галбар шатлалаар анхаарах гад одоо 2 сар руу орсон явж байна амжилттай. Ямар тийм. Тэгэхээр энэ дэр хайлаад жишээ нь OKR гаргаад үзье л да. За тэгэл та. Одоо тэгээд за хоёлаа бодоод үзье. За фитнесээр хичээлнэ гэдэг нь зорилго юм байна тийм. Тэгэхээр хичээлийн одоо энэний үр дүн нь яг юу вэ? За нэгдүгээр би нөгөө хичээлх шалтгаан би нөгөө ми тарих байн ажилдаг. Би нөгөө тархиа унтрааж нөгөө тархиа амраах нэг арга минут фитнес хагаад байдаг. Би фитнесээр очиод дасгал хийгээд өсөө гарах үедээ нөгөө ажлын тухай боддгоо байхгүй. Тэгэхээр би тархиа амраах нэг номерын арга гэж харж байгаа. Хоёрдугаарт нойр маань чанар сайжирдаг. Яг өнгөрсөн жил нөгөө ер нь нөгөө нэг оюуны ээлжтэй хүмүүсүүд заримдаа нөгөө харилцаж уушуулчаас зүгдлээл ингээл бид өчтөр нэг харилцаа зүгдлсээр гадаг болчихж байгаа байхгүй. Ажил ирсээр байгаа тийм. Тэгэнгүүт нөгөө дасгал хөдөлгөөнөр хичээсний дараа нойрны чанар аюулсан. Нойр аягүй чухал шүү дээ. Нойрны чанар дээр би нэлээ. Мэдээж хэрэг биеийн албар нөгөө илүүдэлжингүү байх тийм эмэгтэй хүний хувьд гой зүвтэй байх нь аягүй чухал. Тэгэхээр энэ 3 зорилгын хүрээнд би фитнесээр хичээлж байгаа юм. Нэг номерын шалтгаан бол нөгөө галбар гэхээс үлээ миний хувьд оюуны ачааллаа бууруулах байхгүй юу. Яг тэгэхээр би учирг нь илүүдэлжинтэй биш. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийснээр оюуны ачаал маань ирс нөгөө би оюуны ядаргаагаа тийм тальж чаддаг анзаарсан учраас дурлааддаг гэсэн ингэ тийм.
За энэ дэр хоёлаа кокер гаргая та. Одоо тэгвэл сая ингээ ярьчлаа штэ тий айгүй олон юм зорилгууд байна штэ тий зорилго гэж ярьчлаа штэ тий. За энэ бол үр дүнгуудыг л ярих гэдэг ярьчих чинь. Одоо бол энэ бол за тэгвэл одоо хоёлаа зорилго нь яг энүүний зорилго нь юу юм бэ гэдгийг зорилгоо маш зөв тодорхойлох хэрэгтэй. Тэгжээж одоо саяны энэ хийгдэж байгаа энэ ажлууд байна штэ тий. Эднэр чинь бэлээ олно гэсэн үг байхгүй юу? Ягаад гэвэл зорилго за яг энэ үр дүнд хүрчих юм бол би яг ийм болох юм байна штэ гэдэг одоо итгэл үнэмшил үзүүлсэн тий бүр ингээд яг хийхээс өөр аргагүй тий ингээд ийм мөрөөдлийг бичих нь зорилго. Одоо тоо тавих гэсэн шүү дээ. Ерөөсөө тоо тавихгүй. Зорилго дээр бол тоо тавьдаг байхгүй. За окер тоо тавихгүй гэдэг шүү дээ. Тий зорилго дээр тоо тавихгүй. Key result-н дээр заавал тоо тавина гэдэг. Тэгэхээр одоо таны одоо ингээд за ямар ч лээсэн сэтгцийн одоо тий эрүүл мэнд гэж юм тий одоо сэтгц гэх нь хаашаа юу гэж хэлдэг вэ? Сэтгэл зүйн эрүүл мэнд дээр анхаарах юм байна. За тэр чинь ингээд таны эрүүл мэндийг тий байж гэн. За мэдээж яриг гоо сайхан байна. За тэгээ нөгөө саяны хэлдэг миний өөрийнхөө хамгийн төгс хувилбар болох гэдэг юм шүү. Ер нь зорилго чинь сэтгэл зүгээр гоо тий оюун санааныхаа хувьд гадны харагдах байдлаараас бас тийм тий тэгээд ядарга эрүүл мэнд. За энэ гурван төрөл дээр анхаарч байна гэсэн. Тэгэхээр та өөрийнхөө хамгийн одоо төгс хувилбарыг бий болгох гэж байгаа юм байна. Болгоно гэсэн чинь нэг key result нь болохоор та оюуныхаа ачааллыг бууруулна. Хэдэн хувиар бууруулах юм. Одоо танд нан чинь нэг хэмжсэн үр дүн байх хэрэгтэй байхгүй юу? Эхлээд нэг хэмжүүр байх хэрэгтэй тий. За тэр хэмжүүрийг эхлээд бид нар олох хэрэгтэй. Олцоод за миний сэтгэл зүй яг энэ хавцаа байгаа юм байна. Энийгээ би хэдэн хувь болгоно гэж юм шүү дээ тийм ээ. Гарааны цэгээ үнэлэх нь бейслайн олсон юм болгоно. Тийм. Тэгэхээр тэрэн дээр нэг юм тоо тавих нь байна тий. За энэ тоотой байх хэрэгтэй. Эсвэл чанартай байх хэрэгтэй. Тэрээ та ядраад байгаа бол шөнийн нойрыг би одоо 8 цаг нойрыг одоо 7 цаг болгоно гэдэг чинь. Тэрийг бол би харчаад байгаа. Тэгвэл тэр чинь нэг одоо хэлбэр юм байна штэ. За гүн нойроо тийм 8 цаг болгоно гэдэг чинь тий. Одоо 3 цаг болгоно, 5 цаг болгоно. За тэгвэл одоо нөгөө эрүүл мэнд жингийн хувьд нөгөө харьцаа биеийн харьцаа биш үү? Биеийн харьцаа, өөх булчингийн харьцаа энэ тэрийг бүгд тооцсон. Сар болгоныг үзүүлэлттэй хэмжээ одоо. За. Одоо нөгөө тэгвэл одоо тэд байснаас улирлаараа одоо хоёлаа яриа те. Тэд байснаас одоо тэд болгоно гэд нэг тоо тавьчлаа. За биеийн жингээ тавьсан. За нөгөөдг нь юу вэ? Нөгөө чанартай нойр сэтгэл зүй. За сэтгэл зүйн хувьд яаж хэмжих вэ? Чанарыг хэмжих чинь тий. Одоо чинь сэтгэл зүйн хувьд болохоор би нөгөө нэг тасал хөдлөн хийхгүй байхад сэтгэл зүйн хувьд нөгөө стресс айгүйх анзаардаг байхгүй жижигхэн юм дээр бухимдах ч юм аа. Стрессийн төвшинг одоо тодорхойлох нь байна тий. Тийм. Тэгэхээр стресс төвшин тэр нөгөө талаас сэтгэл зүйн одоо нэг эерэг сөрөг төлөв байдал налиндууд амгаалж байгаагаар дасгалын дараа бол аюу эерэг төлөв байдалтай болчихдог. Тэгэхээр тэр төлөв байдлын харьцаагаар гэсэн үг. За. Тэгвэл одоо тэр бейслайн л олж юм тий. Одоо бол олоогүй мэн ер нь нэг тиймэрхүү юм шиг байна гэдэг бол хизээч тэр нөгөө одоо төлхөөр үр дүнгөрдөөс харуулдаг. Тийм учраас тэр бейслайн олчих юм байна. За тэгвэл одоо нөгөө энэ дээрээс чи үндэслээд одоо тэр фитнес хэдэн удаа явна 2 сар явна гэдэг энэ чинь ердөөсөө энийг шийдчих байхгүй юу. Тийм. Тэгэхээр 7 хоногт одоо 5 удаа фитнес явлаа штэ. 3 удаа. Тэгэнгүүт одоо 3 удаа явлаа тий. 3 удаа яваад ингээд байсан чинь 7 хоногийн дараа үнэхээр тэр нөгөө жинжин өөрчлөгдөж гинүү үгүй юу? Өөх нь буурж гинүү үгүй юу? Тэгвэл тэр чинь зөв юм байна гэд энүүнийгээ өргөжлүүлнэ гэсэн үг байхгүй юу? Тий. Аяг одоо нөгөө нэг хаа очиж би тийм төлөвлөгөө тавиад тэрнийхээ араас яад үрднөө хэмжих тэр ер нь олон жил туршлагатай гэх юм ааш нөгөө ажилласараа сурцсан. Яг сар нөгөө сая одоо чи 2 сарын 10 шүү дээ. 2 сарын 4-нд би бүх үзүүлэлтүүд үтсэн. Одоо нөгөө нойрны үед би цагаараа өдөр болон нойрон давиучлал өгдөг. Гүн нойр нөгөө өглөө нөгөө нэг ядралттай босч ирэх шууд нөгөө сэрүүлнээс өмнө сэрж байгаа байдал. За тэгээд нөгөө сэтгэл зүйн хувьд нөгөө яг тасал хөдлөн хийхгүй байхад нөгөө энэ ер нь бол нөгөө өөртөө ажиллах хит хитний төлөвлөд байдаг надад. Одоо нөгөө ялангуяа нөгөө iWatch дээрээ тухайн өдрийн сэтгэл зүгөө нөгөө өнгөөр ялгах. Тэр үзүүлэлтүүдээр хэмжчихдэг. Тэгээд өглөө бас нөгөө тэмдэглэл хөтэлдэг юм. Ингээ эрэл аяг их олон үзүүлэлтүүд байдаг. Тэргээ харангууд за ямар ч нэг дутуу байх хэвээр одоо сая бол би нэг сар за ямар ч гэсэн нөгөө бүгдийн тасралтгүй хийцэн нь бол ахиц одоо яг нөгөө
яг фитнесийн хувьд яг хүсчихсэн үр дүн гараагүй ч гэсэн үр дүн гарсан. Тэгвэл одоо чанар руугаа анхаарай. Тэгэхээр дадал суучлаа. Одоо чанар руугаа гэдэг ингээд нөгөө амьдаа үзүүтүүдээ хянаа яваад. Одоо ер нь бол key result бол чанар руу тэмүүлсэн байх хэрэгтэй нэг талдаа. А нөгөө талдаа одоо тоороо тэмүүлсэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр үзүүлэлтийг хоёулаа байжээж нөгөө энэ зорилго биелж гинэ гэж үздэг. Тэрнээс биш ганцхан тоороо тэмүүлсэн юм байгаадах юм бол тий бас болохгүй. Тэгэхээр key result гэдэг бол бас л ингээд ийм өөр төрлийн одоо 6 өөр төрлийн key result байх жишээтэй. Зорилго байлаа гэхэд 5 өөр төрлийн зорилго байх жишээтэй. Ингээд энийг бүр ингээд тий төрөл нь одоо зорилгын төрөл гэж байна шүү дээ. Жишээлбэл одоо орлого руу тэмүүлсэн зорилго гэж байна тий. За эсвэл одоо нөгөө гүйцэтгэл рүү тэмүүлсэн, харилцагч руу тэмүүлсэн гэдэг өсөлт рүү тэмүүлсэн гэдэг зорилго болгон өөр төрлийн зорилготой байна гэсэн. Тэгэхээр бид нар ер нь бол ямар альва нэгэн юмыг ингээд бодлороо биш тий бас хажууд нь онлыг бас оруулах их зүгээр юм байна. Онол практик хоёр заавал хосолж ээж явах юм байна гэдэг энэ дээр санагдаад байгаа л та. Тэгэхээр би очиж байгаа дахиад гоё нөгөө зорилгоудад яг яалчгүй нөгөө амьдралын 10 талбар малруу гэж бидгээр шүү дээ. Нөгөө тойргоор зурдаг. Тэрний дагуу би амьдаа төлөвлөлдөг юм. Нөхөн хоорондын харилцаа, найз нөхөд, орлого, аялал, эрүүл мэнд тий карьер мөнгө санхүү гэж явдаг. Тэгээд бүр гоё бүх юун дээр 3-5 болгоод ингээл явмаар санагдлаа. Харин төлөвлөлөд байгууллагч гэсэн бас яг орлого руу, өсөлт рүү, харилцагч руу гэл ингээд тодорхой хэмжээгээр тэг явдаг баха. Хэр бас гоё зөв шалгууруудад авсан байгаа юм тийм ээ. Тэгээ яг энийг бол нөгөө OKR-ийн анхан шатны сургалтын дээр аягүй дэлгэрэнгүй зааж өгдөг. Тэгээ байгууллагын одоо оролцож байгаа ихэнх нь захирлууд, хүний нөөцүүд орж ирдэг тий. Тэгээд тэгэхээр бид нар хүнээ удирдахдаа бид нар өөрсдөө зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй юм байна тий. Тэгээд хүндээ бас зөв ойлгуулах хэрэгтэй юм байна гэд ингээд нөгөө ерөнхий ингээд ийм системтэйгээр тэр мэдлэгийг ингээд аваад ирэнгүүт за гэд тэгээд дараагийн одоо төвчнээ сургалт руу тэмүүлэх хандлагууд аягүй их байдаг л та. Тэгэхээр яг таны хэлдгээр одоо мэдээж яриг хамгийн эхлээл онлоос эхсүүлэл тий. Одоо энэ байгууллагын гүйцэтгэлийг ер нь хувь хүний одоо soft skill-ээр л ер нь даван туулдаг юм байна. Тэр нөгөө Солонгосын одоо форум дээр гарч ирсэн. Тэр бол үнэхээр үнэн байгаа байхгүй. Ер нь одоо удирдлагын leadership pipeline бол тэ хамгийн дээдлийн одоо төвшин дээр ганцхан soft skill байдаг шүү дээ. Тийм. Зөв. Окей. За тэгвэл та одоо ингээд бидний ярьсаа сонсоо. За хэрэн OKR-ыг нэвтрүүлье, хандъя гэлээ. OKR-ыг нэвтрүүлэх гэж зорж байгаа байгууллагад ямар бэлтгэл хийх ёстой юм те. Тэр талаар та зөвлөгч. Ийм зүйл суур үзүүлэлтүүдэд нэгтгэвчвэл за нэг ийм одоо багтаа нэг төдийн хугацаа ордын шүү. Хоорондоо нэг ийм сургалтууд хийдэн шүү гэдэг байдлаар ингээд те зөвлөгөө өгвөл. За хамгийн эхлээд бол 16 цагийн сургалтаа л авчих тий. Хамгийн эхлээд 16 цагийн сургалт авах нь энэ нь бол удирдлага арын тий менежментийн удирдлагын багтал 16 цаг анхан шатныхт бол бүр нийт ажилтны сургалт гэж байдаг. Тэрэн дээр бол нэг 4-8 цагийн сургалт байдаг байхгүй. Тэгээ эднээсээ ингээд хамгийн эхлээд мэдчих тий. Мэдсний дараа яг хэрэгжүүлэх үгүй юу гэдгийгээ шийдэх хэрэгтэй тий. Заавал шууд одоо байгууллага болгоныг хэрэгжүүл гэж хэлдэггүй түрүүнд би хэлсэн шүү дээ. Нөгөө байгууллага чи өөрөө нөгөө бэлэн байна уу гэдэг нь байгууллагын соёлын судалгаанаасаа бас тэрийгээ бас хийчихээ. Тэгээ ер нь өөрчлөлтөнд бэлэн байна уу. Тэгээд өөрчлөлтөө бас одоо харчээ тий. Тэгээд яг эхлүүлэх дээрээ тулаад ирэхлээрээ зөвхөн нэг зорилготой пайлот хэрэгжүүлээ гэж байна. Байгууллага даяараа шууд хэрэгжүүлж болохгүй. Яг гэвэл энэ нөгөө фейлдэх боломжууд ялваа нэг шинэ нэмийг эхлүүлэхэд бас ингээд алдах эрсдэл гардаг те. Тэгээ тийм учраас одоо нэг баг хэлц дээр ч юм уу те нэг төсөл дээр ч юм уу OKR эхлэж хэрэгжүүлж үзээд тэрний дараагаас ер нь болж байна гэж үзэх юм бол тэрэн дээрээсээ бас суралцаад те алдаа оноогоо ингээд хараад тэгээд суралцаад яваад дараа нь одоо байгууллага нийт даяараа ингээд хэрэгжүүлэл илүү чухал. Тий. Тэгээд шууд бас хэрэгжүүлэхэд айгүй хэцүү. Яг ингээд нөгөө араас нь ингээд одоо нэг ингээрээ одоо тэгэрээ гэдэг нь чинь нөгөө байнгын системтэйгээр явж байгаа учраас араас нь ингээд зөвлөгөө хэрэгтэй байдаг. Тэгээ бид нар ингээд зөвлөөд явдаг. Энэ нь айгүй чухал бас юм байлээ. Тэгэхээр зөвхөн OKR-ыг хүмүүс бас ингэж ойлгодог л да. Зөвхөн төлөвлөлттэй төлөвлөгөө хийгээл болоо юм байна штэ. Сайн төлөвлөжүүлтэл болоо юм байна штэ. Энэ бол үгүй тий. Төлөвлөн гэдэг бол одоо OKR-ыг хэрэгжүүлж байгаа нийт үйл ажиллагааны 20% дээр байдаг. За 80% нь бол
гүйцэтгэл гэдэг тийм. Гүйцэтгэл дээрээ бид нар маш анхаарах ёстой байдаг. Тэгээд гүйцэтгэл ажилтныг гүйцэтгүүлэхийн тулд менежерүүд өөрсдөө ур чадвартай байх хэрэгтэй. Гэтэ яг энэ 16 цагийн сургалтын дээр энэ soft skill-уудыг нэлээд ярддаг байхгүй юу? Яг ийм нөхцөлд ингэдэг. Ажилтан хүртэл яагаад энэ гүйцэтгэл нь гарч ирэхгүй байгаа вэ гэдгийг оншилдог тийм онцлогоо хүртэл байдаг. Энд дээр за тэгээд нөгөө гүйцэтгэлээ үнэлэх энэ платформ зүгээр темплейт байдаг, бэлэн темплейт байдаг. За тэгээд дээрэс нь нөгөө ажилтнаа үнэлэх бас бэлэн темплейт байдаг гэдэг ингээд бэлэн юмнууд бас айгүй их байдаг. За тэгээд яаж үнэлэх вэ гэдгийг нь хүртэл ингээд заагаад өгчдөг тий. Улаан шар ногоон өнгөөр нь бүр ингээд ялгадаг тий. Маш нарийн одоо ийм системнүүд байдаг байхгүй. Тэгэхээр зөвхөн ингээд анхан шатн дээрээ сурчаад энийг би хэрэгжүүлчих юм байна гэхээр дутуу болчдөг байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд юм бүтнээр нь тэр сургалтаа авч яаж, бүтнээр нь системээр нь ойлгож яаж энийг хэрэгжүүлэхгүй бол бас ингээд нэлээд фейлдэх боломжтой. Зөв. Тэгэхээр тэр бэлтгэдэг базаах нь тийм ээ. Тэгвэл одоо манай подкаст HR-ууд сонсож байгаа. HR-уудын зүгээс HR-уудын үүрэг оролцоо нь юу байх юм тийм ээ? HR-уудын хамгийн ихний хийх 3 зүйл юу байх юм? OKR байгуулалтаа нэвтрүүл яг гэж шийдлээ гэж ботход тийм ээ? HR-ад бол бид нар зүгээр нэг баримт хөтэлдэг хүмүүс биш шүү дээ. Захиргааны админ ажилтан биш. Админ ажилтан бол биш шүү дээ. HR-ад бол нөгөө бизнесийн хамтрагч гэж хэлээд байгаа тийм. Бизнес түнш гэж хэлээд байгаа. За стратегийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Байгууллага ер нь хаашаа чиглэж байна гэдгийг HR-ад өөрсдөө аягүй сайн ойлгодог байжж одоо удирдлагуудаа байгууллагынхаа нийт ажилтнуудад ойлгуулах нь хамгийн чухал тийм. Тэгэхээр мэдээж хэрэг бизнесийн түншийн хүрээнд HR-ад байгууллагыг яаж өсөлт рүү тэмүүлэх вэ гэдэг энэ арга аргачлалыг бас өөрсдөө эхлээд бас сурчих хэрэгтэй. Гэтэ ер нь айгүй сайшаалтай байгаа. Би бол манай HR-ад бол айгүй мундаг дандаа өсөх хандлагатай хүмүүс байд юм байна гэж харсан. Яг тэгвэл манай сургалтын дээр дандаа ихэнх нь HR-ад бас орж ирдэг. Гүйцэтгэх захирлууд байна, HR-ад байна. Тэгээ тийм учраас ер нь би бол HR-уудыг айгүй үнэлдэг. Гэтэ энэ бол ердөөсөө стратегийн партнер гэдгийг өөртөө харуулж байгаа байхгүй. Тэгэхээр HR-ад хамгийн эхлээд тэрэн дээр нь яана. Тэгээд бас нэг удирдлага одоо ажилтан хоёрын гүүр болж хувирдаг тийм. Тэгэхээр OKR-ыг хэрэгжүүлэхэд бол OKR-ын одоо owner гэж тодорхойлогддог. Нэг байгууллага дээр угаасаа заавал owner үежж нөгөө ажлыг чинь нөгөө гүйцэтгүүлнэ шүү дээ хүмүүсээр тийм. Тэгэхээр HR-ууд илүү owner байх юм бол их зүгээр байдаг. За менежерийн төвшний илүү удирдах төвшний ажилтнууд HR-ийн owner байх нь их ажил бодолтой байдаг. Тэгэхээр тэрэн дээр бас бэлтгэгдэх хэрэгтэй. Nice. Зөв. Тэгэхээр HR-ууд маш сайн суралцж байгаа юм байна. Таата мэдээ. Тий. Зөв. Удирдлагын зүгээс бас суралцах шаардлагатай байх тийм ээ. Тэгэхээр ер нь л удирдлага HR хоёр л одоо сайн хамтран ажиллах юм бол байгууллага хөгжих гэдэг байгаа шүү дээ. Энэ бол тийм ээ. Зөв. Удирдлага бол хамгийн чухал. Яг тэгвэл өөрийнхөө нөгөө өөрөө л угаасаа ер нь бол удирдлага шийдвэр гаргадаг юм дөө. Манай удирдлага ингэж байна гэдэг HR-ууд нөгөө сургалтанд суудаг байхгүй юу? Бас энийг хурдхан шиг сураад гачаа OKR одоо энийг хэрэгжүүлэхгүй бол бид нар хоцроод байна ч гэдэг юм уу нэг юм байгаад ах шиг байна. Тэгээд удирдлагууд нь бас өөрөө их манлайлж оролцож байгаа ер нь нэг хэрэгжүүлчихье гэдэг. Гэтэ одоо ингэж штэ OKR гэхээсээ илүү зөв OKR гэж битгий бодоо тий. Ер нь бол энэ гүйцэтгэлийн менежментийн нэг чиглэлнэ. Бид нар байгууллагынхаа дараагийн одоо төвшөнд өсгөхийн тулд зүгээр ийм аргачлалыг ашиглаад байгаа шүү. Ийм системийг хэрэглээд байгаа шүү. Юм ингээд системээр явах нь тий. Ингээд зөв одоо стандарт хэрэгжүүлэх нь аюу амар байна гэдэг байгаа шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан энэ стандарт чинь яадаг вэ гэхээр одоо бүхэл одоо энэ системүүд одоо хэрэгжүүлж байгаа KPI эдгээр чинь одоо бүгдээрээ л стандартын хамгийн ISO бол одоо энэ үйл ажиллагааны хамгийн доод одоо суурь нь шүү дээ тий. Тэгэхээр энэ хамгийн доод суурь ISO юм бол энэний дээр чинь бас энэ аргачлал системүүд байдаг юм байна. Энэ чинь бол нэг нь OKR шүү гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр OKR бол байгууллагын өсөлт рүү тэмүүлсэн юм одоо систем одоо гүйцэтгэлийн удирдлага гэсэн. Nice баярлалаа. За таны хувьд тэгвэл манай HR-ууд бас гой зөвлөд хэлэхэд одоо нөгөө та өөрөө Америкт төгссөн хэлтэй юм байна. Германд сурч ирсэн юм байна тийм ээ. Магадгүй хэлний мэдлэг муу дөнгөж одоо ажилд орж байгаа ч юм уу тийм HR-ууд хандаж хэлэхэд ер нь мэрэгжлийн хувийн нөөцийн мэрэгжилтэн байхын тулд ер нь өөрийгөө яаж хөгжүүлэх зүгээр хувийн нөөцийн мэрэгжилтэн хүнд байх хэрэгтэй хамгийн чухал одоо hard skill, soft skill гэдэг дуртад хэлвэл та ямар уч төр дурдах вэ? Гадаад бол Монголд ажилласан туршлагаасаа үндэслээд тийм ээ.
Хамгийн чухал нь бол өсөх мэдээж яг хандлагатай байх хэрэгтэй өсөлт хандлагатай тийм ээ. Өсдөг хандлагатай. Нэг үг байдаг шүү дээ. Growth mindset гэдэг тийм. Don't improve yourself гэж нэг байдаг шүү дээ. Битгий өөрийгөө ингэж чадцсан гэж бодоо. Дандаа байнгын тасралтгүй хөгжүүлж яг нь хэдэн настай байсан ч гэсэн заавал хөгжих хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр growth mindsetтэй байх нь хамгийн чухал юм байна шүү. Би чадахгүй гэдээ ингээд суучлахгүй. Гэхдээ залуучууд бол аягих ингээд хэсгүүд оролддог. Энэ бол аягүй сайн юутай. За hard skill бол мэдээж яг хүний нөөцөө soft skill маш өндөртэй байх ёстой тий. Чадвартай байх нь их чухал байдаг. Гэхдээ нэг soft skill шаардлагагүй бас нэм дандаа тоон дээр ажилладаг хүний нөөцийн одоо функцүүд байдаг тий. Тэрэн дээр бол бас андаалах л та. За hard skill-ийн хувьд бол ер нь бид нар нөгөө хийж байгаа ажлаа дүгнэж чаддаг байх хэрэгтэй. Анализ хийх. Тэр аналитик сэтгэлгээ их чухал юм байна. Яг энийг одоо жишээлбэл байгууллагын судалгаа ингээд соёлын судалгаа хийхэд энээс үндслээд яг ямар үр дүн гарах гээд байгаа вэ гэдэг тоогоо уншиж чаддаг байх. Тоогоо уншиж чаддаг байх. Тэгээд тэрийгээ сайжруулах юм чадвартай байх, тийм бодолтой байх, тийм хандлагатай байх. Тэр л их чухал юм байна гэж харсан. Тэрнээс биш зүгээр нэг гэрээ хийгээд ингээд суугаад тийм тэгээд хийх ёстой ажлуудаа миний хийх ёстой ажил гэдэг байдлаар харах юм бол нэг ондоо харин би эндээсээ би илүү юм сурч чадах юм байна тий. Өшөө цаашаа яаж өсөж одоо хөгжих вэ гэдэг тал руугаа хэрвээ явах юм бол манай хүний нөөцөл ажилттай явна гэж би ясаардаг. Nice, баярлалаа. Сая айгу гоё ойлголтууд хэллээ шүү тийм ээ. Өсөд хандлагатай энтер. Ер нь бол нөгөө хаа очиж манай нөгөө HR сүүлийн жилүүдэд аягүй сайн хөгжиж байгаа шүү маань. Чинь гадагшаа форумуд хэдэн зугаараа явдаг болж байна. Хавар намар гээл форум айгүй гадагшаа айгүй суралж чинь Австрали руу явж суралж чинь, Сингапур руу явж суралж чинь, Канада руу явж суралж чинь айгүй сайн хөгжиж байгаа. Энэ нэргээд бас манай салбарын хөгжилд маш гомдтой хувь нэмэр оруулж байгаа гэж би харж байгаа. За баярлалаа. Би түр аль хэдийн ингээд цаг ярилцсан байна. Тэгээд өөр бас таны миний асуугаагүй тэг өөрөө хэлхийг хүссэн зүйлээ бол гоё манай үзэгчид бас зөвлөд хэлээд өгөөрэй тий. Юу гэж уриалмаар байна. Тэгээд ер нь бол энэ ÖKÖR KPI гүйцэтгэлийн менежментийн мэдлэгтэй байх нь хувь хүн болон байгууллага бүгдэнд нь маш хэрэгтэй. Хувь хүн ч гэсэн амьдралынхаа нөгөө үзүүлэлтүүдийг хэмжих тийм ээ. Явал би жаргалтай гэж үзэх юм, явал би сайхан гэж үзэх юм тийм ээ. Яаж амьдрал би болох юм, болохгүй юм. Надад хамгийн таалагдсан үнцг нь нөгөө яаж амьдарч болохоо гэсад болохгүй вэ гэдэг үзүүлэлтийг гаргадаг гэж шүү. Тэр чинь аюу таалагдчихэ. Нүн нөгөө юу хийх ёстой гэсад нь ёсгүй гэдгийг гаргах нь аюу чухал санагдаад байдаг. Тийм ээ. Яг чухал OKR-ын одоо хамгийн том философи бол ерөөсөө маш олон бидний амьдралд те зүгээр өдөр тутмын одоо хувийн хэрэгцээнд, хувийн амьдрал дээр бид нар маш олон ажлуудыг хийж яадаг. Байгууллага дээр бас маш олон ажлуудыг хийж яадаг. Ажилтны одоо нуруунд дээр маш их ачаалал өгдөг тийм. За яг энэ дээрээс ингээд харахаар ердөөсөө хамгийн одоо тэр олон ажлуудаа бүгднийг нь эрен бэлцэгцлээд тийм маш олон одоо цэгцлэх аргачлал байдаг тийм. Матриксууд байдаг. Тэрэн дээр ингээд тавиад хамгийн чухал ажлаа хэмжиж гаргаж ирээд тэрийгэл ердөөсөө үр дүнд хүрчээд тэрний дараа дараагийн ажил руугаа ороосай л гэж ер нь анхаарал ер нь тэр л юм байна. Тэгэхгүй бол маш олон ажлын донд төрөгдөд аль ч ажил нь нөгөө сайн явахгүй тий арамцаглаж хийгдсэн энэ ажлууд бол үр дүн рүү ердөөсөө хүрдэггүй юм байна. Тэгэхээр ер нь чухлыг нь хэмжээч, бүгдийг нь биш, чухлыг нь хэмж гэж бас хэлмээр байна. Хувийн тал руугаа бол ер нь бас бид нар одоогоос төдий хүртэл те одоо бид нар яг ямар амжилтанд хүрэх гэж байгаа юм. Гэхдээ би яг юуг нь хийхгүй вэ гэдгийг орхиж сураач гэж бас хүсэж байна. Тэгээд энэ бол ер нь бол бүгдийг нь биш, чухлыг нь л хэмжээч л гэж хэлмээр байна. Би нэг сүүлийн нэг асуулт асуучих. Гүйцэтгэлийн зарим бол магадгүй гүйцэтгэлийн менежмент сайтай гэж болно шүү дээ. Гүйцэтгэлийн менежмент сайтай компанид илэрдэг одоо тэг нөгөө шиш тэмдгүүд нь юу гэдэг юм те танах гүйцэтгэлийн менежмент сайн юм байна гэдэг илэрхийлдэг үзүүлэлтүүд нь юу? За мэдээж яг айгүй гоё асуулт. Энэ бол бас айгүй чухал асуулт те. За гүйцэтгэлийн менежмент сайн байна гэдэг нь нэгдүгээрт багийн уялдаа холбоо байдаг те. Удирдах ажилтны нөгөө удирдах арга барил сайн байдаг. За тэгээд дээрэс нь нэг чиглэл рүү харсан нөгөө бүх нэг хэлээр ярьдаг болсон юм байдаг тий. Тэгэхээр ердөөсөө л энэ буцаад ингэж харахаар ердөөсөө л соёл байгаа байхгүй соёл тий. Тухайн байгууллага ажилтнуудыгаа ямар соёлтой болгосон байна тий. Ямар соёл дуусгасан байна.
одоо илүү одоо үр дүнд чиглэсэн юм инновац руу чиглэсэн тий шинийг санаачлан бүтээсэн ийм чиглэл рүү одоо хандсан энэ байгууллага л бол ерөөсөө гүйцэтгэл аягүй сайтай байна гэж харагдаж байна. Зөв. За баярлалаа. Танд өөр хэлэх зүйл байна уу? Өөр юм байхгүй тий. За тэгээд энэ подкастт оролцуулсандаа маш их баярлалаа. Тэгээд хоёулаа хоорондоо ярихад бас аягүй гоё байлаа тий. Адилхан хүний нөөц учраас тэгээд нийт одоо үзэж байгаа подкаст үзэж байгаа бүх одоо HR-одтай байгууллагуудтай гүйцэтгэлийнхаа менежментийг илүү улам төгс болгоорой тэгээд гэж одоо ерөөй дөө. Тийм шүү дээ. Ирэх жилдээ бүр гоё үр дүнтэй нэг морж илчээг хурдтай тийм ээ шүү дээ. Одоо хурдтай хөгжиж байгаа тий. Одоо энэ морж илчин маш хурдтай учраас хурдтай хөгжихийн тулд бас OKR жуулаа байгуулга OKR жуулаарай гэж үзье тий. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд зочиндоо гоё юунд ч байгууллагын гараа билег өгье. За манай юунд ч байгууллагуудтай. Яа за. За манай подкастын маань ерөнхий эд чагээс татгал байгаа. Тэгээд та бас гадаад дотоод амьдчилсан хүн даатгалын ямар чухлыг аягүй сайн мэдчихэж байгаа. Ер нь гадаад амьдчилсан хүн даатгалын соёл аягүй сайтай байдаг шүү дээ. Ингээл тэр даатгал энэ даатгал наан вэ гэл ингээ явдаг тийм. Дагис даатгал байгаа. За манай дараачийн амжилт байгууллага болохоор Gym Hub гэдэг одоо миний сая хэлсэн нөгөө 20 гаруй фитнесийг Монголд итгэсэн байгууллага. Тэгээд ер нь бол хичээлдээ нэчлэгдэр бизнесээр хичээлдэг хүмүүсийн гүйцэтгэл шал өөр байдаг юм. Стресс менежментийн түвшин бага байдаг. 2 дахин бага байдаг. Энэ чинь нөгөө уурлаа көсөр гаргачих шүү дээ. Тийм. Тэгэхээр хал өөр түвшинд байдаг. Тэгэхээр ажилтнуудаа бас гоё стресс жимээр спортоор хичээлэхэд туслаараа. Тэгээд миний зарим нэг ажилласан байгууллага фитнесээр йогоор бүжгэр хичээл төлбөрийн төлдөг гэсэн. Яа за. Тийм төлдөг. Одоо байсан нэ төлдөг. Тийм ч учраас би ингээ фитнес йог бүжгээр ингээ тасралтгүй хичээлэл байгаа. Тэгэхээр бас гоё байгуул ажлынтай гоё дэмжээр гэж хэлмээр нь. Тэгээд Gym Hub-аас урч байгаа гоё фитнес энэ их гоё фитнесийн юу байгаа. Таван юунууд байгаа. Гэртээ фитнес хийх боломжтой гоё. Ямар гоё жижиг хэрэгсүүд байгаа шүү. Энэ бэлгээр өгчээ. Тэгээд за баярлалаа. Мэдээлэлтэй хамт. За ямар гоё юм бэ. За 20 дугаар байгууллага маань манай би дандаа урдсан зэрэглэх байгууллага хамжилдаг юм байна. 20 дугаар байгууллага маань Nature Clinic гэдэг. За манай Nature Clinic дээр одоо нэг хавар хүмүүс ядардаг эхэлдэг ядраад байна уу? Харамтын эсрэг харшлын багц, хордлогын багц, мөнхийн залуу багц, хаан тусал багц гэдэг багцуудтай урдсан нөхөн сэргийн хэмлэг. Тэгээ очиод эмтөөшд бид нарсан би бол хавар болохоо ядард байна багцыг хийлгэждэг. За одоо би нэг юм юу яаж чинь ачаал авах гэдэг наа ядраад нэг багцаа хийчихээ гэдэг. Өө тийм үү. Яасан гоё. Тэгээ үе очиж за тийм баярт орох чинь шүү мөнхийн залуу багцаа хийгэрээ гэдэг ингээ хөвчтэй төрлийн хүн байгаа. Тэгээд нанд чи хараа аягүй чухал юм байна шүү дээ. Ачур клиникээр очиж үйлчлэл 300. За баярлалаа. Ачур клиник. Очиж холбогдоод би подкастын зочин байгаамаа гэдэг. Манай өмнөх хүн туршид минь очиод байгаа хөшгөнүүд аваад л эдийн хэлсэн явж байгаа. Дараачийн бэлэг маань миний нөгөө эрхлэн гардаг. Энд чи ямар амар том бэлэг юм бэ? 300 мянган төгрөгнийх юм уу те? HR магазин гэмээр занга эрхлэн гаргадаг эрхлэн гаргадаг сэтгүүл байгаа. Тэгээд энэ сэтгүүлийн маань шинэ оны дугаар одоо хэвлэлтэнд орсон байгаа. Тэгээд өмнөх дугаар гэхдээ энэ мэдээлэл нь өөрөөс үнцэнтэй хэвээр байгаа. Тэгээд энэ сэтгүүлийнхаа өмнөх дугаар болон дугаарыг бэлгэлчээ. За баярлалаа. За төгсөлт нь одоо миний эрхлэн гаргасан өнгөрсөн жил гаргасан энерги менежмент ном энэ 2 дахь хэвлэл нь. Яа за. Тэгээ эхний хэвлэл нь энэ улаан бичгт энэ 2 дахь нь цайруулцад ялгцсан байгаа. Тэгээд 2 дахь хэвлэл маань явж байгаа. Тэгээд бас HR-уудаа хамтжлэхэд энд чиглэлээр бас гоо сургалт зөвлөгөөнүүд аваарай. Тэгээд ер нь бол хүмүүс хүчтэй байж бүтээмж гардаг. Тэгээд энерги менежмент гэх хүмүүсээс нөгөө аавра андрууд гэдэг энэ зур бүтээмжийн тохиолдолтой. Яаж илүү эрч хүчтэй өндөр бүтээмжтэй байх вэ? Хүмүүсийн надаас хамгийн их асуулт яаж юм эрч хүчтэй юм олон юм хийгддэг гэдгийг. Тэгээд би номоо уншчаад гэж яриад байгаа. Тийм шүү дээ. Энерги бол бидний яаж бүтээмж гаргах вэ те? Маш чухал ном байна. Өстой их баярлалаа. Би өнө худалдаж авъя гэсэн чи бэлгэлүүлчихлээ те. Юу дугаарын подкастны зочноор ярьж байгаа үзэгчдэд маш гомцэнтэй мэдлэг авсан баярлалаа гэж хэлж байгаа. За ингээд манай HR Talks Mongolia подкаст юм байна. Монголын сүүлийн дугаарыг хурж гаргаж байна. Та бүхэн маань подкастаа үзээд, комент бичээд, бусдаас шеэрлэх түгээгээрэй. Маш их баярлалаа.